За ингээд өнөөдрийн маань подкастын зочноор сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн донтолтын сургагч багш, сэтгэл зүйч гижир багш маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд үнтэй цаг зав гаргаад манай подкастт оролцож байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Монголын нийт ард түмэнд амжилт хүсье. Сайхан аварч гинэ өө. За ингээд ямар ч ном уншсан номныхын зохиолчийн талаар товчхон мэдчихвэл илүү ном нь илүү амттай байдаг. Тэгэхээр би таны бас энэ мэрэгчлэрээ хэдэн жил ажиллаж байна. Яагаад энэ мэрэгжлийг сонгох болов сонирхож байна? За би энэ одоо архив амьдралын зөвлөгч хийгээд энэ сэтгэл зүйн сургагч багш хийгээд тэгээ 20 дахь жилдээ ажиллаж байна. Монголын нийгмийг одоо архитектурын орон нөлөөс бууруулах энэ үйлсэд одоо өөрийнхөө хувь нэмрийг зариулээд явж байгаа юм хүн байна. За ингээд цаашдаа сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв гэдэг үг маш олон явах учраас бид нэр Сэмүтгээ товчлоод явчих. За би таныг бас олон хүнийг одоо энэ эрүүл зөв амьдрал руу оруулж арх гэдэг энэ согтууруулах ундаа гэдэг энэ муу зуршлаас холдуулсан багш хүн учраас би багш гээд явчих. Төхөө. Заавал эхний ээлжинд хэдүүлээ донтолтын талаар ярилцсан. Ер нь донтолт гэж юу юм бол гэдэг ойлголтыг авъя. За донтолт гэхэд би ойлгохоор одоо нэг айхтарч том ялаад байх нь юу юм. Ер нь бол ямар нэгэн зүйлийг ингээл дахин давтаад хэрэглээд идэг болчоор одоо донтолт гэж үзнэ л дээ. Жишээ нь одоо ажлын дон тусцсан байна, гэр орондоо зарц болохгүй. За эсвэл одоо колоны дон, копины дон ч гэдэг юм уу тийм ээ. Энэнд одоо би автаад байна гэдгийг мэддгүүтэй энэ адилхан. Ер нь манай Монголд бол одоо хортой донтолт бол мөрөдөд тоглоомны дон, бодисын дон, архитектийн дон тийм ээ, архины дон гэж байна шүү дээ. Архинд ингээ хэд хоноод ингээ уусаад байгаа энэ ийм донтолтууд байна. Ер нь хүний биед бол 30 гаруй дон одоо үүсдэг гэж үздэг юм байна лээ. Одоо ч бид нэр дэлгэцийн донтолттой болчиход байна. Одоо том жижиггүй тий. За тэгээд сүүлийн үед бол маш том яригдж байгаа асуудал бол Монгол залуучууд энэ мөрөдө тоглоомын ялангуяа захин мөрөдө тоглоомын донтолтын асуудал яригдж байна тий. Тэгэхээр ер нь хүн энэ хоргуу дон гэж байж болох уу? Одоо сайхан ном уншин тэгээд чөлөөтэй заал аваад тэнд л одоо очихгүй бол хөлсө гаргаад нэг стрессэд айлахгүй болохгүй байна. За тэгээд сайхан агаарт ингээд алхдаг байсан бол одоо агаар алхахаа нэг байчул нөгөө нэг агаартай алхмаар санагдаад байдаг. Ингээ сайн дон бол байна. Тэгэхээр ер нь бол донтолт гэдэг маань эрг донтолтууд байж болно. Тэгэхээр яг сөрөг донтолтуудаа бид нэр ойлгоод эрг донтолтуудаараа сольсноор одоо сөрөг донтолтуудаас салах боломжтой гэж ойлгож байна. Тий, болно. Ерөнхийдөө бол ямар нэгэн сөрөг донтолтоо гэдгээ хүн өөрөө өөрлөгөө өнгөх ёстой байхгүй. Гадагшаага чиглэл хүн ямар байна, хүнийг шүүдэг, хүнийг зэмэлдэг, хүнийг болохоор их сайн мэдээд идэг. Хүн ер нь өөрлөгөө их өнгөх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр би ер нь юу донтой юм бэ? Эерэг сөрөг дон гэж өөрлөгөө их ажиглаад ах юм бол юу яаж байгаа байхгүй юу? Би нэг ийм зүйлд ер нь донтоод байгаа юм байна гэдгээ хүн өөрөө л өөрийгөө олж таних хэрэгтэй. За хэдүүлээ одоо согтууруулах ундаа руугаа жоохон гулгаад орё. Энэ согтууруулах ундаага жилд амиа алдж байгаа хүмүүсийн тоо 4-500 гэдэг би нэг судалгаа уншижсэн байхгүй. Тэгээ энэ бүр амар том тоо. Одоо бодоод үзэхээр алхын гоолын танд чинь нэг 2500-600 одоо хүн бүхэлдэн дайны хэмжээнд ч гэдэг нас орж исэн бол Монгол улсад жилд согтууруулах ундаанаас болж нас орж байгаа хүний тоо ийм өндөр байгаа. Дээрээс нь зарим тохиолдолд бол одоо илгээр өд болж байгаа ч гэдэг юм уу. Ингэсэн мөртлөө цаана нь одоо согтууруулах ундааны нөлөөлөл байж идэг тий. Тэгэхээр энэ согтууруулах ундааг яагаад хүмүүс хэрэглээд байна? Ямар одоо сэтгцэд үзүүлж байгаа нөлөө болон бие организмд үзүүлж байгаа нөлөөлөл нь юу вэ? Арх эхлээд 3 өрөм татгаараа хүн гоё тийм баяр баясгал төрж байгаа юм шиг мэдрэмж өгдөг байхгүй. Тэгэл тэр мэдрэмжээ дахин авахын тулд нөгөөдгөө дахин хэрэглээд байгаа. Тэгжээл тэр нь цаашаага арх бол нэг хэрэглээтэй болчих юм бол барьцаа ахиулээд байна гэсэн үг байхгүй. Одоо бүх барилж байгаа барьцаа ахиулдаг шиг. Тэгээд тэр арх бол тэг цааш нэг донтуулсаар гаал. Тэгээд нөгөө хүнийг бол одоо маш их эрсдэл үрчээсээ сайн хэлж штэ тэр. Одоо 4600 хүн
одоо архины хамаарлаас хинэггүй хуур дөрмө баримталдаггүй гэж наснаас наанаас орж байгаа хүний л доо судалгаа л да. Тэгэхээр өшөө бас янз бүрийн судалгаанууд байна шүү дээ. Гэр бүл саллтын одоо 60-70% арх харигдaltaй суулсан судалгаа байж байна. Мөн чаашлах юм бол одоо янз бүрийн л одоо энэ донгоо дандаа энэ судалгааны тоонууд бол ерөөс архитектээс л болж байна. За бас нэг ийм судалгаа би уншиж байсан юм байна. Энэ жилд гарч байгаа гэмт хэрэгүүдийн 13-аас 15% нь арх согтууруулах ундааны зүйл хэрэгэлцсэн үедээ гарч байгаа гэдэг судалгаа байгаа юм лээ. Тэгээд 2022 онд ерөнхийлөгч Хүрэл Зүхийн бас нэг уриалсан эрүүл Монгол хүн хөтөлбөр бас зарлж ийсэн. Та бол сайн мэдж байгаа бах. Тэгсэн чинь 2022 оноос 2023 онд үр дүн гарсан юм байна. Тэгээд гэмт хэрэг зөрчил нь бас тодорхой хувиар буурсан. Согтууруулах ундааны хэрэглээ буурсан. 22 оны эхний 8 сарын байдлаар Монголд борлуулагдж байгаа спиртний хэмжээ 16-аас 18 сая гэж байсан бол 2023 оны эхний 8 сарын байдлаар 14 сая болж буурсан байгаа. Тэгэхээр 2.2 сая спиртээр буурсан. Тэгэхээр ер нь бол хэрэглээ багасж гин гэсэн үг. Гисэн мөртөө нөгөө талаас нөгөө нас оролтын тоон нэмэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг болохоор яг хуу сул яриа маягийн одоо хүмүүс хоорондоо ярьдаг штэ яг юм баттай судалгаа энэ төр бол гараагүй. Гэхдээ бид нар юу гэж яриад байгаа гэхээр сүүлийн залуучууд өөд болоод байна. Ялангуяа ковидоос хойш энэ одоо олон өдөр дараалж уудаг ч юм уу согтууруулах ундааны зүйл нэг орой хэмжээгээр угаад шүн ингээд унтчаад маргааш нь сэрхгүй зүрхэн зогсох клап нь хаагдах ч гэдэг юм уу. Ерөөсө залуухан хүмүүс. Тэгээ энэ бол эргэн тойронд маш их гарч байна. Тэгэхээр энэ бол одоо ковидтай холбоотой цус өтгөрсөнтэй холбоотой ч гэдэг юм уу те аль эсвэл энэ согтуур Монгол зарагдж байгаа спирт согтууруулах ундааны төрлийн зүйлс маань энэ сэтгцэд нөлөөлөх донтолтын түвшин хэвийн хэмжээнээс айгүй өндөр болцсон. Эсвэл чанар нь муудсан. Зарим ахнар чи бидний уудаг байсан юунаас архинаас наадулч өстө хамаагүй мó архинууд энэ төр гэл те. Тэгэхээр энэ яг аль нь юм бол дээрэс нь энэ нас баралт нь одоо энэ ковидтай холбоотойгоор байна уу? За ковидтай холбоотой гэхээсээ илүү арх бол хоргоо арх гэж байхгүй шүү дээ. Арх улаал бол pH одоо хэтрүүлэх юм бол хартаа. Хүний бие бол 20 г архийг л 24 цагийн дотор шингээх чадвартай гэдэг байхгүй. Тэгвэл тэрнээс одоо хэтрүүлээ 200 г 2 шил ингээ уугаа явуулчихар чинь одоо хүний одоо ийлэгч шүүлтүр хэрэгтэй шүү дээ. Одоо тэр архийг ингээ хоргожуулж чадахгүй тэгээ тэр хооронд шууд одоо хотоод нь тэдэн хувь, илгэн тэдэн хувь ч гэдэг юм уу ингэж яваад мөн одоо илгийг өөхлүүлнэ. Илгэнд бол өөхлөлт томролт илэг томролт одоо үүсгдэг. Тэгээ цаашлах юм бол тэр одоо илүү тэр хоргожуулж чадахгүй байгаа арх бол тархинд ирж шингэдэг гэж байгаа байхгүй. Тэгээ тархинд ирж шингэтгэхээр зэрэг яаж яах вэ? Нэг удаа хяналтаа алдтал архууд 8,000-аас 20,000 эдисийг одоо устгадаг гэж үзэж байгаа байхгүй. Манайхаар бол нөгөө тасарсан байна лээ. Би тас компани захирал болцсон байна лээ өчигдөр гэж ингээд ярьж хахад 8,000-аас 20,000 эдис өгчээд юм байна. Хүний тархиуд бол одоо хэдэн тэрлэн эдистэй гэжээдэг. Тэгэхээр бол энэ эдис нь хомроглон устснаас болоод тархинд бол одоо хамгийн дөрөнд энэ хүний ганц удирддаг зүйл бол тархи штэ. Тэгээ энэ тархинд бол ирж үйлчилснээр тархийг бол бобрын хатангширсан одоо ийм байдалд оруулдаг. Энэ бол нөгөө эдис үхээд байгаатай холбоотой гэж үздэг юм аа. Нас баралтын шалтгаан нас баралтын шалтгаан бол ингэж штэ. Жишээ нь цуснд орснороо нөгөө бүх төрлийн архин дотор этинол гэж мохо бодис байдаг гэж үздэг. Энэ этинол бодис чинь цуснд орснороо цусн доторх эдисийг хомроглон устгаснараа захын мэдрэлийн хялгасан судсууд бол нарийсдаг, зүрхний ойролцоох судсууд бол өгөршдөг, өгөрсөн даав шиг болдог гэж одоо ярьдаг. Тэгээд тэнд одоо суд сагарах магадлал өндөртэй. За тэгээд шартад хордоод ирсний дараа бол яаж нэг зүрх шаардсан хүн чинь нэг сулданд орчдогтой адилхан. Зүрх бол одоо гүйцэд цусаа шахаж одоо ингэж яаж яах хэвээр нөгөө калапн зүрхний калапн бол удаашралд орчиж байгаа. Энэ удаашралд орохоор зэрэг зүрхний хэм алдаж байна гэж яриад байгаа байхгүй. За энэ зүрхний хэм алдсан зүйл маань бол яаж ийнэ вэхээр одоо импакт өгнө.
Ингээд нөгөө зүрхний халавт нэг ингээд зогслоо. Тэгээ буцаагаад одоо тэнийхээ байжд гэдэг юм одоо бүдүүлгээр яриул те. Тэгэл одоо импакт өглөө. Эсвэл одоо ойрхон нөгөө өгөрчсөн судсан маань хагарлаа. Тэгэхээр одоо зүрхний ойролцоог харуулж гэдэг юм уу. За тэгээд дээшээ ингээд явах юм бол одоо тархилуугаа орж ирээд тархин доторх одоо нөгөө нарийнхан хялгасан цагаан тархин дондор нарийнхан хялгасан судас явцсан байдаг шүү дээ. Малынхаар бол яг тэр хялгасан судснууд нь бол тухайн үед тэр этинол бодис арх ууж хагаад гой нүүр улаагаад ингээд чинрээд идэг. Их гой болоод идэг. Тэгээ маргааш нь болохоор буцаагаад нөгөө толгой өвдөд байгаа чинь тэрүүгээр цусны урсгал сайхан чөлөөтэй сэлэхгүй болчоор нөгөө суд загшаад цус гүхгүй болоод тэгээд толгой өвдөд байна гэсэн үг. Тэгэхээр зэрэг эргээд нөгөө бүдүүн судсаар нь эргэлж байгаа цус маань ер нь алстаа одоо буруу хооллол тэгэл одоо арх дарснаас болоод тархинд нь суд сагарах магадлалтай. Тэгээд харуулт гэж ярьдаг штэ. Тархинд нь харуулсан гэдэг. Тэгээ өрөөл татуу болол одоо бааш хийсээ зөөлгээд суугаад авах одоо ийм магадлал өндөртэй л байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө архин дотор одоо энэ хоргүй арх гэж одоо байхгүй маа. Эрүүл мэнд. За тэгээд цаашлах юм бол сэтгцэд бас нөлөөлөх баг тийм ээ. Тэгээ сэтгцэд бол одоо яах юм бэ гэхээр одоо сэтгэл зүйн гутралд оруулна. Их санаа зовнил болно. Бусдыг буруутгах нь ингээд сэтгэл зүйд одоо зам төрхийн эмгэг бас үүсгээд ингээд одоо бие махбод чортой байна, сэтгэл зүй чортой байна. Тэгэхээр бол архинд бол одоо ашигтай зүйл гэж байхгүй маа. Ер нь бол би өөрийнхөө бас кейсүүдийг яриад яваа гэсэн. Нуух юу ах вэ? Би бас анх бол одоо гадаадад тодорхой хэмжээнд ажиллаж амьдарч байгаад ингээд хэдэн жил байж байгаад ирсэн үнэлтэй. Тэгээд огт уудаггүй үеийнхэн маань ингээд уугаал явж хат би бол огт уудаггүй байсан байхгүй. Тэгээд ягаад ч юм гадагшаа очиод ингээд оюутан болоод явсан гадны найз нөхдүүдтэй нийлсэн. Тэгэл ерөөсөө энэ пив гэдэг чинь айгүй энгийн хэрэглээ гэрийнхэнтэйгээ ээж мэждэг ингээ хамт уудаг. Хөргөчөнд нь ингээ айл болгон пив байж идэг. Тэгээ нэг пивний соёл айгүй хөгжсөн. Тэгээд ер нь айгүй зүгээр юм байна гэл ингээл пив уугаад хэлсэн байхгүй. Гоё ч амттай юм шиг санагдаад. Анх бол Монголд ингээ пив уусан уухад арх мэрх уухаар амар гашуу ингээд ичээста муухай юм байна гэд болжсэн чинь тэнд очисон чинь ингээ хаяа нэг вайн уудаг пив уудаг болсон. Тэгээ энэ хэрэглээ маань ерөөхдөө нэлээ ихсээд тэгээ энэ чинь юу нэмэгдээл идэм билээ шүү дээ. Тэгээд ингээд миний хувьд бол яг тэгсэн. Тэгээд урт тодорхой хугацаанд хэрэглэсний дараа яг юм арай хүнд төрлийн алкогол руу орж эхэлж байгаа. Баггүй одоо жишээлбэл виски энэ төр уудаг болоод тий арх бол ингээд Монгол залуучууд ч дундаа тавьж байгаа тойруулаад уучдаг штэ баяр маяр болохоор тэгдэг болж болоод гээ ер нь пи ууж байн 0 орж байгаа баг хатуу юм зүгээр юм биш шүү. Тэгээ бас нэг юм уушсан нөгөө пи уухаар чинь ингээд байн 0 ороод шээгээд идэг. Энд чи ерөөсөө юу юм шүү. Айгүйх эрдэсээ гадагшлуулаад байгаа юм байна. Тэр гэж ингээд тэгээ ашигтай байх дээр гадагшлуулаад байгаа юм байна. Тэгэхээр ер нь айгүй чанартай ингээд коннект манек ер нь уучиж энэ төр. Тэгээд ингэсэн чинь яг ингээд пивэн сонирхолгүй, вайн сонирхолгүй болоод эхэлт юм байлээ. Жинхнээсээ яг надад бол яг тэгш нөлөөсөн. Тэгээд ер нь арай хүнд төрлийн юм уудаг болоод за тэгээд яг нөгөө төрүүчийн таны хэлснээр нөгөө зүрх маргааш нь зүрх дэлсэх, мэлсэх, даралт ихсэх ийм асуудал над дээр үүсээ. Тэгээ ер нь би татгалзъя. Ер нь энэ миний хэрэглээ маань жоохон ихсээд байна. Тийм учраас ингээд татгалзъя гэдэг. Энэ талаар бас жоохон судалгааны материалуудыг уншаад тэгээ подкастныхаа бүр хамгийн ихний дугааруудын нэгэнд яг энэ эмзэг сэдв юм байна. Залуучуудын хувьд бол айгүй төвөмөл байгаа сэдв юм байна гэд энэ подкастыг бас хийж байгаа байхгүй. Тэгэхээр миний дараагийн асуулт бол энэ пив wine гэдэг зүйл маань өөрөө гүүр мөн үү? Дараагийн хүн төрлийн алкоголны эсвэл энэ зөвхөн надад дээр ингээд тохиолдож байна. За гүүр мөн. Ягаад гэвэл архин дээр зөв зохистой хэрэглээ гэж байхгүй. Арх хэрэгжилж буруу зүйл хэлж байна. Архины зөв зохистой хэрэглэнээс зөв зохислоо хэрэглээд яваад гэдэг нь сая хэлээд нь шүү дээ. Тийм би аваадаг байсан бол жаахан чангаруулад гэдэг шиг. Ер нь ихэнх хүмүүс бол шууд эхлээд анхлаад залуучууд мань арх уухад тэм чанга арх бол нэг хөөч чаддаггүй пөө па тийм юм гээл. Тэгээд нөгөөдөг чинь ингээд цаашаага ингээд ахаад идэг ер нь тийм архич чинь өөрөө тийм донтуулах одоо бодис байна л гэж үзээд нь шүү дээ. Цааш нь ингээд өөрийн өшөө гой болгоод өшөө гой болох гэдэг нь шүү дээ. Хүн чинь одоо тийм шуналтай юм тийм үү гэхээр тийм ээ. Тэгээд өшөөл гой мансуурч манрах гад ингээд байна. Түүнээс уулын тэр чинь нэг 20 г архиач гэдэг юм уу архины хортой төвшөнд хүрэх хэмжээ л гэж байдгийг. Архины хортой төвшөнд хүрэх хэмжээ. Тэр нь болохоор чи 20 г архиа
ч юм уу одоо нэг ганц лаз бие ч юм уу уугаа зогсож чадахгүй өшөө уугаад ахаар чинь шээс өрөхгүй яах тийм ээ шээс алдахгүй яах тийм ээ за ингээд шээс алдаад байна гээд одоо нэг архи чинь зөвдгөөд за ер нь ингэжсэнс бол чистний ганц 100 тажчихсан дээр юм байна гээд тэгээд тэр луг оронгууд нөгөө чангараад эхэлж та градусын өндөрсгөөд ингээд ирэнгууд нөгөө чинь 200 грамм 100 грамм болохоор чинь их сайхан байна бүр өшөө гой болгож जैन пианаас идэ хурдан манруулж जैन мансруулж जैन тэгэнгუут нь дахиад 200 г ууч хийж гэдэг юм уу ингээд л ерөөсө зөв зөкстэй хэрэглээс зөв зөксгүй хэрэглүүл явдаг л да. Тэгэхээр энэ бол гүр мөн байна. А тэгээ цааш нь бол одоо өшөө тэгэл одоо бүх юмд нөлөөлөд ингээд одоо найр хатгаар нь гэдэг шиг. Тэгээ нөгөө архиныхаа гүн хамаарлуул орчиж байгаа. Би ер нь бол согтууруулах ундааны хамааралтай болцсон гэдгийг ер нь яаж мэдхий. Одоо жишээлбэл ийм байд шүү дээ. Манай эргэн тойрон ингээл миний эргэлээч бас тийм л байсан. Баяр ёслолын үеэр нэг найз нөхдөөгөө тодорхой хэмжээнд уучна. За тэгэл яг үнийг хэлгээд нөгөө аял зугаалгаар явахаараа гадагшаа дотгошоо аялахаараа бас уучна. Тэгээд ер нь яг үнийг хэлэхэд бүх баяраар тодорхой хэмжээнд уудаг. Би нийгмийг ярьж байгаа шүү дээ. За энэ маань өөрөө хүний эрүүл амьдралд ямар нөлөө үзүүлдэг. Жишээлбэл би 7 хоногт нэг удаа найзуудтайгаа уулзаа 5 дахь хоёроо пив уугаад суучдаг. За эмэгтэй хүн байлаа нэг найз охтуудтайгаа вайн уугаад ингээд суучдаг байвал би архины хамааралтай хүмүүс юм уу? Мөн шүү дээ, тийм ээ. Ерөнхийдөө би энэ дээр нэг текст мэлтэй юм яа л да хүн өөрөөсөө асуух хэрэгтэй байхгүй юу? Жишээ нь өөрийгөө текстэлж үзэх нь шүү дээ. Богино тий сорил одоо хурдвчилсан текст гэдэг юм уу тийм ээ. Тэгээ өөрөөсөө ингэж асууна. За би архийг одоо уухыг багасгах хэрэгтэй гэж би бодож байсан уу гэдээ ингээд асуу. Хөө би заримдаа нэрээ бодож исэн шүү дээ. Нэг одоо би багасгах хэрэгтэй. Би архиныхаа хэрэглээг ер нь багасгах хэрэгтэй байна гэж өөрөө. Тэгвэл тэрэн дээр тийм үгүй гэсэн асуултаа өөртөө тавих юм. За манайхаа одоо хэдүүлээ бүгдээрээ сорил явлаа шүү. Нэгдүгээр асуулт өөртөө би ер нь архины арай сүүлийн үед ихтүүлээд байна. Ер нь багасгах хэрэгтэй гэдгээ өөрөөсөө асууж штэ. Би ер нь хэтрүүлээд байгаа юм биш үү гэх тийм ээ. За ингээд асуулт нь тийм үгүй гэдэг асуултанд нь хариулах юм. За тийм үгүй гэдэг асуулт. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаарх нь юу гэж байгаа юм гэхээр одоо хин нэгэн арх уулаа гэж одоо намайг шүүмжилж гэнэ үү гэд өөрөөсөө асуух нь. Гэр бүлийнхээ одоо шүүмжлээд эхэлж байгаа бол тийм гэсэн асуултанд хариулна шүү дээ. Шүүмжлэхгүй байгаа бол үгүй гэсэн асуултанд хариулах юм байна тийм ээ. Ер нь одоо жоохон болоо энтер гэдэг тойрноос хэлэх нь шүү дээ. Нэг энэ чинь богино хэмжээний дөрвөн асуулт. За дараагийн зүйл нь бол ингэж байна. Өөрийнхөө архитектыг буруутай гэж бодоод заримдаа сэтгэл дундуур байж үзсэн үү? Сэтгэл дундуур тийм ээ. Би ер нь архийг хэтрүүлээд байгаа юм шүү гэд сэтгэл санааны одоо хямралд орох ч юм уу бүр гутралд орох нь хаашаа юм тийм ээ. Ер нь энэ ингээс их санаа зовнилтой ийм болж гин үү? Тийм үгүй гэдгийнхаа бас нэг эмэг сонгочих юм байна тийм ээ. За 3 дахь асуулт, 4 дахь асуулт нь болохоор архи уусны маргааш өглөө одоо эвгүүргсэн дотроо засахын тулд тийм ээ шараа тайлна гэж ярьдаг шүү дээ. Тэгээ ингээд маш их хэцүү болоод ирсэн үед би шараа заримдаа ингээд пяварч гэдэг юм уу архиар ч юм уу тайлж гин үү гэдэг өөрөөс асуу. Тийм үгүй гэсэн асуултанд ингээд хариулах юм. За ингээд дөрвөн юмар л ингээд өөрийгөө сориод үзчихнэ гэсэн үг. За ингээд сориод үзэхээр эхний нэг асуултанд асуулах юм бол юу гэхээр архи хэрэглэгч мөн. Нэг тийм гэж асуултанд хариулах юм бол архи хэрэглэгч байх нь шүү дээ тийм ээ. Архи хэрэглэгч. Тэгээд 2 3 асуултанд нь тийм гэж хариулах юм бол хэтрүүлэн хэрэглэгч гэж байгаа. 2 3 баг нь хэтрүүлэн хэрэглэгч. За бүгдд нь одоо 4 асуултанд нь дөрүүлэнд нь тийм гэж хариулах юм бол энэ бол архины гүн хамаарал F10 архинд ондох өвчтөн болцсон юм байна гэж өөрийгөө одоо бодох. F10 гэд одоо би яг нэг сэний нэр томьёог чинь сонссон гутаа санчлаа. F10 гэж бүр өвчин болоо явчихж байгаа тийм. Энэ зөвхөн архин дээр байдаг л өвчин юм уу? Эсвэл энэ бол яг ер нь сэтгц нөлөөлдөг ер нь бодис мансуурал бодис тэгээд мөрөдө тоглоом энэ төр чинь бүгд одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагад
тийм тоотоо ингээд бүгд тоотоор да ийм өвчин байна. Жишээ нь Мөрөдө тоглоомдоор бол F63 энэ бол Мөрөдө тоглоомоос шалтгаалсан сэтгэл зан үлийн эмгэг гэж өвчин гэж байна. Бодис бол одоо бас нэг тоотоо тамхи гэхлаа F17 ч гэдэг юм уу. Ингээд бол энийг бол одоо F тийм өвчтэй гэж одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага оншилдог. Манай монголчуудын зүгээр хэллэгээр бол архины гүн хамааралтай байна, архин донтоод байна, Мөрөдө тоглоом донтоод байна гэдэг одоо ийм л юм руу орчод байгаа байхгүй. Дон. За ер нь одоо манай подкастыг сонсоод энэ ингээд дата мэдээллүүдийг танаас сонсохоор ягаад ч ингээд бүр ёнк гэж орж байгаа. Над бол ороод байна. Тэнгүүд манайхаа одоо за ер нь болцдог юм билүү дээ. Тэр гэж бодож иж болно шүү дээ, тий. Тэгэхээр донтолтоос гарыг ивэл ямар одоо айгүй олон алхмууд байх боломжтой. Хоёулаа 3 алхам нэрлэе. Яг би өнөөдөр үзэж байгаа юм. За би ер нь болиё. Ямар 3 алхмыг хийх вэ? За тэн дээр бол бас л би нэг юм хэлэх гээд байгаа. Нэгдүгürt бол хүн алдаага хуулийн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ одоо дондгоос олж уулаа баяр болсны буруу гэдэг ингээл гадагш байгаа биш. Энэ ихнэр уур хүргээд уугаад байна гэсэн юм гаднаас биш. Өөрөөгөө алдаа хуулийн зөвшөөрөх. Би ер нь энэ өөрөө ингэж байгаа юм биш үү гэсэн алдаага хуулийн зөвшөөрөх юм байна. Хоёрдугаарт яадаг юм гэхээр одоо мэрэгжлийн эмч мэрэгсэн сэтгэл зүйч гэж байгаа. Одоо зүгээр нэг сэтгэл зүйчдэргүйгээд очих юм байна. Яг энэ донтолтоор дагнаад одоо мэрэгсэн ийм сэтгэл зүйчд одоо хандах ёстой. 3 дугаарт бол ерөөс архинаас татгалзъя гэж бодчихоо. Өнөөдөр л уухгүй юм шүү. Өнөөдөр л уухгүй юм шүү. Урд нь бол яадаг гэсэн. За өнөөдөр би арх ууж जैन маргаашны сэхлээ болчихно гэдэг байсан бодоод байрын солигдсон байгаа байхгүй. Ойрын зорилго төлөвлөгөө тавиад явах. Ийм нэг 3 юм байгаад байгаа байхгүй. Энэ 3 дээр л одоо алхам хийгээ явж байна. 1 дугаар зөвшөөрөх юм байна. 2 дугаарт ер нь одоо донтолтын сэтгэл зүйч мууч байна уу гэж судлах юм байна. 3 дугаарт нь бол өнөөдөр л уухгүй юм шүү гэсэн ойрын зорилго тавиад явах юм бол тэр нь ингэж явсаар бол тэгээд өөрийгөө одоо аварчнаа л гэсэн санаа байна. 1 жил ер нь уухгүй байх тэгэл нэлээ холтож юмстэй. Өөдөр чи яаж байгааг бол буруу дадал туршил тогтцсон байсан. Тэгээд зөв дадал руу задал туршилтаа олох гэж штэ тийм ээ. Тэгэхэд бол цаг хугацаа шаарддаг. Одоо манай чинь нэг амархан тэгээд очиод нэг хилээ хануулаад цусаа шүүлгээл бөөдүүлээ ламдуулаад нэг тийм эд чи тайгаад байгаа байхгүй юу? Тийм боломж байхгүй. Сайн зүйлийг дадуулна. Тэр сайн зүйл нь юу юм бэ гэхээр яг нэг зовлон нэгтэй зориг нэгтэй нөхдүүдийнхаа хүрээлэлд орж тэднэрээсийнхаа үгийг сонсон, тэднэртэй нөхөрлөн энэ сайн зүйлийг дадуулаад хэрэгжүүлээд байгаа биз? Тэгжиж одоо нөгөө зүйлээс бол бас халддаг. Би таны бас лекцүүдийг сонсч байсан. Тэгээд 4000 орчим хүн өнгөрсөн 10 жилийн хугацаанд Сэмүтийн одоо энэ архины донтолтын одоо тасагт гэж ярьдаг. Энд одоо эмчилгээ үзүүлж, сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж одоо сургалт явуулсан гэж байгаа тийм. Өнгөрсөн 10 жил 4000 гэдэг бол маш том бүхэл бүтэн их сургуулийн оюутнуудын тоо штэ. Тэгэхээр яг хугацааны хувьд бол урт 10 жил. Тэгэхээр монголчууд маань бол бас нэлээд одоо очиж сургалтанд сууя гэдэг зориг гаргаад энэ чинь бас нийгэм маань өөрөө нэг жоохон тэгж ойлгох гээд шараад нэмлэг очиод нэг архины тасагт аагийн сургалтанд суух гэх нэг жоохон өөрөөсөө иччих булч одоо тий ичих гээд идэг штэ санаа зовч гэдэг юм уу тий тэр босхыг давж чаддгүй штэ тэгтэл би ингээд яг энэ тоог харахад 4000 гэдэг чинь бас харьцангуй манайхан очиод байгаа юм байна тий олон улсад бол энэ донтолтоос ялангуяа одоо энэ арх харт тамхины бодисын донтолтоос бол гардаг хамгийн том арга нь энэ сургалтанд явах юм бэл уулзалт, бүлгийн уулзалт сургалтанд явж иж гард юм бэл айгүй өргөн өрөөнд эргэжэд эхэлсэн. Тэгээд энэ олонний тайндал хүмүүсээс ахуулаад бизнес улс төрийн одоо томчууд ч ерөөсөө тэр сургалтанд rehab одоо центрүүдэд явдаг. Тэгээд ингээд тэр нь бол бүр ичмэрч зүйл биш. Тэр хин од тэр яатсан гэж штэ. Тэр нь ч баг зөвцсөнгээ хүмүүс ингээд нэг фэнүүд нь яриад ингээд байж идэг. Тэгэхээр Монголд одоо энэ хэр зэрэг энэ сургалтууд бүлгийн ярилцлагууд хөгжиж байгаа. За 4000 гаруй хүн 10 жилийн хугацаанд үйлчлүүлээд гарсан байдгийн судалгаа. Одоо өөрөө би судлаач мэрэгчлээ одоо судлаа нотлохотой юм ярихгүй болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр 4000 гаруй хүн нэг удаагийнх нэг 10-аад хүн яадгийн
бүлэг болгоод хичээлээд гараад байгаа байхгүй. Тэгэхэд манай сургалтын үр дүн бол нэг 10 хүн явуулаад 6 7 нуухгүй байгаа ийм судалгаа гараад байгаа байхгүй. Дэлхийн жишгтээ үзэх юм бол 10 хүний 2 хүн архины асуудал шийдвэл хүй болж штэ гэж үздэг юм л дээ. Яагаад гэвэл энэ асар их амар хүнд өвч юм байна л дээ. Яар шарах юм уу эсвэл мухар олгоох юм гэдгийг хадлал аваад тэгээд оёод идэх чинь. Энэ ухамсарт нөлөөлдөг, сэтгцэд нөлөөлдөг болохоор эргээд дахилт ихтэй байдаг тийм ээ. Ер нь бол тэр идэгдгүү тэр ухамсарт нөлөөлсөн голомт бол унтаа байдалд л байж идэх гэж үздэг. Тэгээд нэг арх уух юм бол цаашаа сэтрээ явдаг. Тэгэхээр тэр 6 7 хүн арх уухгүй яваад байгаа судалгаа бол манай дээр бол одоо гайхамшигтай зүйл байхгүй юу? Би бүр танаар маш их бахархаж байна. Бүр 4,000 хүнээс 60-аас 70% нь архинаас гаргана гэдэг бол тэр хүмүүсийн арга гэр тэр хүний амжилтанд яаж нөлөөлж байгаа бол арх согтууруулгын ундааны төдөрлийн зүйл хэрэглэхгүй нэг хитэн сар болоход л угаасаа ажил төрлөн гэж цэмбигээл явдаг шүү дээ. Хүмүүс ингээл бие организмын хувьд ч гэсэн те. Тэгээд манай одоо найз нөхдөд иргэн тойрон зөндөө хүмүүс байдаг байхгүй. Үгүй нэг уудаггүй. Тэгээд нэг за би нэг уудаг юм дөө гэл ингээд айгүй олон юмнууд дээр ингээд өнжиж чаддаг. Гэхдээ нэг уухаараа нөгөө айгүй нөгөө их хэмжээгээр хэрэгэлдэг. Заримдаа нөгөө 2 3 өдөр дараалж уудаг ч гэдэг юм. Эсвэл нэг орой уухтаа нөгөө өглөө болтол явдаг шүү дээ. Тэгэж явдаг, цөмөлдөг, цөм авдаг. Тэг энэ олон өдөр дараалж уух энэ төр болохоор одоо энэ архинд орсон хүмүүсийн хамаарлын төвшин гэж бас байдаг баг тийм. Энэгээр ямар төвшөнд нь явж байна гэж ойлгох. Би өөрөө бол одоо асал одоо арх уухгүй урууландаа ч арх өрөхгүй ухандаа ч арх өрөхгүй 20 жил явж байна л дээ. Тэгээд тэрний хажууга тэрний өмнө бол 15 жил бас архины хэрэглээтэй явсан байгаа байхгүй залуунаас нь бүгдийн л адил одоо ууж иддэг. Тэгээд би ч одоо мундаг том одоо гутлын өдрийн эзэн тийм ээ одоо том машинтай элэг бүтэн сайхан амьдралтай нэг уухгүй хэдэн сар ч уухгүй явчихна энэ төр гэдэг нэг ийм яриа явж исэн. Тэгсэн чинь яг энэ архины асуудлыг шийдээд эргээд энэ өндөрлөг дээрээс өөрийгөө харахад бол одоо архины гүн хамааралтай архин донд өвчтэй болцсон л явж байсан байгаа байхгүй. Тэгэхээр өвчин хүндрээд архины тэнэглэлд орох тусам хүн өөрийгөө бүр их үгүйсэх нь ихсээд нөгөө хамаарлал хүмүүсээ зовоохон жигсээд ингэ явждаг. Тэр хүмүүс бол одоо манай тэр бүлэг клубын цуглаан дээр их ирж чадахгүй шүү дээ. Ягаад гэвэл үгүйсгэлтэй ирэхгүй. Тийм болохоор бол одоо манай дээр харьцангуй сайхан энэ цуглаан моглаа энд тэндгүү ихсэж байна. Гэн цуглаан гэж байж байна. Зарим аймагуудад бол ихэнх аймагуудад байна. Одоо тэгээд өшөөл баг дээр, дүүрэг дээр одоо энэ баг хорон дээр хүртэл одоо цугладаг байх хэрэгтэй шүү дээ. Энийг одоо засаг төрманч гэдэг юм уу сайхан дэмжиж өрөө таслахаа гаргаж өгөөд ингэдэг бол энэ архитектийнхаа эсрэг одоо сайхан хийж өгч байгаа. Ингэх юм бол одоо нэг эми сандаа ордог шиг ярилцаад ингээд гараад ах боломжтой. Олон өдөр дараалж ууж байгаа юм бол манайхаа та архины гүн хамааралтай болцсон юм байна шүү. Дээрээс нь маргааш нь шараа тайлж байгаа бол та архины гүн хамааралтай юм байна шүү манайхаа. Тэгэхээр хамгийн гол нь өөрийгөө хүлээн зөвшөөрөөд за би нэг жоохон ингээд байгаа шүү шударгаар өөртөө ерөөсөө битээ бодлоо зүгээр шударгаар хүлээн зөвшөөрч байгаа бол зүгээр сэтгэл зүйчд үзүүлээрэй манайхаа. Одоо ер нь бид нар юм сэтгэл зүйчд галзуу солиотой хүн очиж үзүүлдэг шар хадны эмнэлэгт галзуурсан хүмүүс очдог гэдэг дээр үеийн мэдлэггүй тэр мэдээлэл багтаа сэтгүүгээрээ манайхаа хандаж болохгүй шүү. Сэмүүд бол одоо Монголын номер 1 эмнэлгүүдийн нэг дээрээс нь одоо энэ чиглэлдээ бол байгаа цорын ганц нь хамгийн шилдэг доктор профессорууд нь тэнд байж байна. Монгол улсын хэмжээнд. Тэгэхээр манайхаа ялангуяа одоо мэдрэлийн ядаргаанд орцсон, нойргуудсан ийм олон хүмүүс байдаг. За тэгээд ямар нэгэн донтолтой, ямар нэгэн өөрийн асуудалтай гэж бодож байгаа бол ер нь сүүхээтэй ухаалаг хүмүүс нь тэнд очиж өөрийгөө хүлээн зөвшөөрч төрүүлж асуудлуудаа шийдэн шүү гэж бас үзэг сонсогчдоо хэлмээр байна. Манай энэ подкастыг бас зөвхөн энэ сошиал платформудаар цацхаас гадна одоо 88.8 Улаанбаатар хотын радио FM болон Дархан Эрдэнэ Цэлэгэн хотын радио FM-үүдээр давхар цацж байгаа. Тэгээд учир нь бид нэр маш эмзэг сэдвүүдийг ярьж байгаа учраас хүн болгонд хэрэгтэй мэдээллүүдийг хүргэж байгаа учраас зөвхөн гар утастай хүмүүст хүрэх ёстой юм уу? Зөвхөн интернеттэй хүмүүст хүрэх ёстой юм уу? Энэ хүн болгонд аль болох хүрэх ёстой. Тийм учраас би 21 аймгаар энэ бүх радио станцуудаар подкастаа цацах сонирхолтой байгаа шүү. Тэгэхээр 21 аймгийн
одоо радиогийн захирлууд би ч бас олон жил бас радио Live 104 FM-д Joshua гэдэг нэрээр хөтлөгч хийж исэн. Радиогийн бас одоо акулуудын нэг. Тэгэхээр та бүхэн бас манай энэ подкастыг ямар нэгэн асуудалгүйгээр шууд цацах хэрэгтэй шүү. Бүгдэнд нь бид тэр пермишнийг зөвшөөрлийг өгч байгаа шүү. Бидэнтэй энэ доорх линкээр холбогдоод гэрээгээд энэ нэвтрүүлгийг, энэ подкастыг цацж байгаарай. Бид 7 хоногт 1-2 дугаар хамгийн хэрэгтэй нийгмийн сэтгэл зүй, хүмүүсийн ёс суртахуун гэд олон сэдвүүдээр ярилцгаална. Эхний ээлжинд бид нэр одоо монголчуудын сэтгэл зүй, донтолтын талаарх сэдвүүдээр эхэлж подкастын маань эхний дугаарууд явагдах болно. Тэгээд бид нэр нэвтрүүлэг манд бас болоог байгаа шүү. Подкаст манд бас болоог байгаа шүү манайха. Дараагийн дугааруудад бид нэр харт тамхины донтолт, заамангийн цахим мөрөөдөө тоглоомын донтолт, дэлгэцийн донтолт гэдэг олон сэдвүүдээр энэ маш том сэдвүүд учраас нэг дугаар дээр бид нар ярьж амжихгүй гэдээ ярилцсан те. Тэгэхээр дугаар болгон дээр хэдүүлээ маш их мэдээллүүдийг хамгийн сүүлийн датануудыг задлж ярилцах болно шүү. За гижир багшийн хувьд бол 4,000 гаруй хүнд сургалт, ярилцлага хичээл орсон байна. Донтолтын талаар ойлголтуудыг өгсөн байна. Эрүүл зөв амьдралын замыг зааж өгсөн байна. Тэгэхээр энд бол маш олон кейсүүд байгаа. Гэхдээ нэр дуртахгүй ганц нэг кейсүүд хэдүүлээ яриул манайханд илүү сонирхолтой байх л гэж бодож байна. Ер нь архинаас гараад хүний амьдрал мэдээж өөдрөг ингээл гэрэлгээтэй явдаг баг. Эндээс та нэг кейс задлаач. Ер нь архинаас гарсан адгийн хүний хүртэл амьдрал нь өөдөлдөг гэсэн нэг тийм бичгтэйг яриа байдаг байхгүй юу? Тэгээ нэрэл би одоо сүүлийн 20 жил ингээ хараад байхад арх уухай байдсан хүнд бол ерөөсө бурхан одоо за шагналаа өгч идэг. Жишээ нь одоо нэг бурхан нэг хурбараа шалцчихдаг юм аа гэх тийм ээ. Зарим хүнд бол амжилтанд хурдан ирж, зарим жаахан удаж иж ирнэ. Эрт өрөө хэзээ нэгэн цаг заавал амжилт ирдэг гэж одоо энэ харагдаад байгаа. Жишээ нь одоо миний 16 онд миний 5 хайртай шав байдгийг. За тэгээд тэрний хоёр нь бол арх ууж байгаа эргээд арх ууж байгаа. Өвөнд орохгүй байна. Яг миний даалгавраар явахгүй байна. Би амар даалгавар өгөхгүй шүү дээ. Ядаж л миний даалгавар яадаг гэхээр 7 хоногт нэг ядаж нэг ирээд өгөөч. Тийм ээ? Энэ зовлонтой, зорилгонтой хүмүүстэйгээ уулзаад өгөөч. Ингээд туршлагаа солилцооч гэдэг ахтан тэрнээс зөрөөд яваад байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр нөгөө чимээгөө хот руу аваад явчихж байгаа байхгүй. Нөгөө 3 кейсийг би бас яриуллаа. Тэгтээ нэр нүрийг нууцлаа л да. Тэр 3 кейс бол одоо гайхамшигтай. Дөнгө сая нэг нь 2 өрөө байранд орлоо. Багшаа. Энэ архинаас гарсны ач тусаа л гэж байна. Нөгөө тэгээд хүүхдүүд нь сайхан гадаад одоо сургуульд явчлаа гэж ярьж байна. Бас л манай нэг миний өөрхөн шавийн эхнэр нь одоо салаад 7-8 жил болцсон гэж ярьж байсан. Тэрний кейс бол яаж гэсэн эргээд хоёлаа сайхан амьдэрч хүүхдүүдэд бодоод тэгээ сайхан болсон Солонгост очиж ажиллаад тэгээ бас өрөө байр хүүхдүүдээ сайхан хурим найр хийгээд одоо ингээд маш их сайхан амжилттай явж байна. За бас нэг манай миний нэг шав хэлдэг л дээ. Эхнэр салаа явцаа. Тэгсэн чинь архинаас гараад нэг сарын дараа эхнэр ирсэн чинь портер дүүрээ ачаатай ирлээ гэж ингээд ярьж байгаа. Ийм сайхан кейсүүд зүгээр л ингээд захаас аваад байна л дээ. Мундаг. Эргээд тэгвэл муу кейс юу вэ нэ гэхээр эргээд архин угаа явсан хүмүүст бол за ерөн бол амжилтанд хүрэх нь багтаа. Эсвэл нэг мөнгө ажилласан, эсвэл одоо тэгэл нэг эгогоор өвчлсөн, тийм ээ? Ямар ч одоо тийм хөгжил байхгүй. За тэгээд цаашлах юм бол тэгэл нөгөө чимээг хот руу наваа явчихдаг. Энэ л одоо ийм хоёр кейс байна да. Хүмүүс одоо согтууруулах ундааны зүйл хэрэглээтэй байж байгаад за би гарлаа гэж гардаг шүү дээ. За зарим нь одоо сэтгэлжээгийн сургалтанд сууж байгаа ах, зарим нь бол яг өөрийн сэтгэлийн хүчээрээ гардаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл айгүй гой цэмбигээл явж байгаа л халтгцсан байдаг шүү дээ. Нэг хэдэн сар болоод ч юм уу те, нэг жил 2 жил болоод ч гэдэг юм уу те. Энэ халтрах гэж ярьдаг те. Тэгэхээр үзэгчтэй ойлгомжтой байх үднээс ингээ яриагаар ярьж байгаа шүү манайхаа зөвөр болгоорой. Энэ юу нь юунаас болоод байна? Энээс юу нь яаж болгоомжлох юм? За ерөнхийдөө бол сая халтрах гэсэн тийм ээ. Зарим хүн дэгдгийн гижир огшоо би халтирчээд ирлээ гэх байхгүй. Тэгэхээр би дэгдгийн. Чи халтраагүй чи шулуун сөтөртэйгээ нөхцчээд ирлээ гэж хэлдэг байхгүй. За энэ бол яг одоо тэгээд энэ архинаас гарах арга ухаан гэж нэг юм байна. Зарим хүмүүс ингээд нэг парктан дээрээс болоод гарцсан байна. Энийг хар хүчээр гарна гэдгийг.
Одоо би эргэл уух юм бол бааларна. Зодоо нүдэ хийгээд тэгээ болсон байдаг шүү дээ. Тэгээ энийг хар хүчээрээ гарна гэдэг байхгүй. Нэг онл одоо жолооны курстэй 4 хичээлдээ суугаагүй хар хүчээр гарцсан гэсэн үг. Нөгөө тэднийг бол нөгөө нэг сургалтанд суугаад номын сонсоод ногоотой шүлгийг нуугаад ингээд сайхан багштай, шавьтай, сэтгэл зүйчтэй хандаад ингээд гарсан хүнийг бол цагаан тойрогоор гарна гэж яриад байгаа. Хоёр юм аа. Тэр хүн бол мэдлэг авцсан. Тэгэхээр тэр хүн бол нийгэмд ганцаардахгүй. Нөгөө бүлэг байгаа. Нөгөө хараар гарсан хүн маань нэг нийгэмд нэг буруугаар хэлүүлээд идэх байхгүй. Архинаас гарцгаар ганцаардчихдаг байхгүй. Тийм ээ? Архинаас гарахаар найзгүй болчихдог байхгүй. Архинаас гарахаар ажил үтдэг байхгүй. Архинаас гарахаар тийм ээ? Бараг нэг миний нэг хөөрхөн шавьд гэсэн шүү дээ. Мортойгоо яриад ижиж болчихдог байхгүй. Чи найзгүй болчихно гэсэн. Тэгээд тэр бүлэг клубын цуглаан дээр чи ярьж бид нартай ингээд аавдаа ээждээ ирж байгаа юм шиг эрхэлж ярьж байгаа байхгүй. Би Улаанбаатарт миний найз зөндөө байгаа юм чинь гэж бодсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр уулзалт ярилцлаганд явахаар олон найзуудтай болоод ирдэг. Яагаад гэвэл өөрийгөө ялан дийлсэн хүмүүс чинь ухамсарын суртахууны ойлголттой, гэр бүлийн харилцаа сайхан болсон, ажил албан сайхан өөдрөг болоод явж байгаа. Тэнд явснараа ерөөсөө хүн мууддаг байхгүй. Тэрийг батжуулах, тогтворжуулах хэмжлэгээ гэж яриад байгаа байхгүй. Нөгөө эмнэлгийн хэллэгээр бол сэтгц нийгмийн нөхөн сэргээх хэмжлэгээ гэж байгаа. Тэгээд арихгүй цагаан сараа ирнэ, шампансгүй шинжилгээ хийн, тийм ээ? Дээрээс нь цасны баяр, арихгүй шинжил, арихгүй цагаан сар зоолголт молголт тэгээд бүхэл баяр ёслол. Бүр тэр зуны аялал хүртэл бөөндөө одоо энэ орон нутгаар явдаг, гадаад явдаг. Бид нар ч одоо энэ 20 жил юу эсийг үзэхүтэй тийм. Ингээд явчихаар чинь нөгөө олон найзуудтай болоод гарчиж байгаа. Энийг бол одоо цагаан тойрогоор гарнаа гэж би энэ бол миний зохиосон зүйл аахгүй. Тэр бид нэр одоо ингээд аялал зугаалгаар явсан ч гэсэн одоо салхинд гарыг гээл хамт олноороо нөгөө амбалтанд явъя гээд тэгэл өдөр нэг жоохон спорт уулын үед гүгээд олс таталцаад тэгээд оройн зүгээр яг салхинд гараад нөгөө спортлог үйл ажиллагаа биш болчдөг штеп. Яг уулт болчдөг штеп. Үнэн экспертлэг үйл ажиллагаа. Манайхан яг ингэ шударгаар үлэн зөвшөөрөөр яг тэгдэг шүү. Тэгдэггүй байгууллагууд байгаа. Тэгээ. Маасан тим гэдэг манайхан угаасаа мэдчихэл байгаа шүү. Бид нар яагаад юм болчих вэ? Энэ бид нар урд нь ийм байсан юм. Таны үед ийм байсан уу те? Энэ скол нөгөө юм л бол нөгөө Оросоос ороод ирсэн Орос школ гэдэг шүү дээ. Тийм юм уу эсвэл энэ юу болчих вэ? Сүүлд ийм болчих. Гаднаас бүрөө хайгаад яах вэ? Орос биднийг авчирж байгаад буу тулгаж байгаад арх өгөөгүй шүү дээ. Амын хөшж байгаад арх цутгаагүй шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр бурууг бол одоо дотроос хулгай дотроос шүү гэдэг шиг тийм ээ? Тэгээд энэ бол одоо биднийг социалист нийгмийн үед бол их ёс зүйтэй нэг өвөг дээдсийнхээ үгийг авдаг, өвөг дээдсээс айдаг, ичдэг юм билээ шүү дээ. Тэгвэл одоо бидний одоо ахмадууд маань яаж нэг өөрсдөө арх хэрглэж ийн гэртээ. Тэгээд тэр бүр тэр жоохон тэр 3 настайгаас нэгтсүүлэл дэрэгдэн арх тэмдэглээд ирж ийн гэдэг чинь үнгүй хичээл зааж байгаа байхгүй. Ийм болохоор одоо сүүлд бол ер нь найр автахаар нэгдэг шиг хөгшин залууг хөдөө гадааг бол одоо арх ууцгаад болсон. Бүр архиа дээдлээд мөнгөний доорн тавьж байгаад мөнгөнийхаа дээр стакант арх тавьж байгаа. Тэгээд аз жаргалын төлөө, сайн сайхны төлөө гэж ууж байгаа байхгүй. Маргааш нь тэгэл одоо хүн хөлдөд өгсөн ийм тохиолдол байж л шүү дээ. Тэгэхээр энэ Монголын өв соёл ёс заншил сүйдээ бүр гажуудлын бас хэцүү болж байна гэж би шууд хэлнэ. Тэгээ одоо тэр байтугай бид нар өөрсдөө арх хэрглэж байгаа болохоор чинь оюутнууд маань сургуулийн хүүхдүүд бодис хэрглэж байна, электрон тамхи татж байна. Тийм ээ? Одоо ингэ бүхэл зүйлийг юунаас их үүдэлтэй юм бэ? Цаад шатдаг шалтгаан юу байсан? Хаанаас их үүдэлтэй юм гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэгвэл ер нь их үндсүүд нь одоо манус нь одоо аав ээжүүд нь бид нар одоо ийм суур тавиад байгаа юм шүү. Энэ тог дотроос шүү гэдэг шиг тийм ээ? Одоо гадны нөлөө биш нь бид нар ер нь их анхаарахгүй бол энэ бол асар муухай зүйл болоод энэ Монголынхаа ирээдүйлүү нөгөө ингэдэг шүү дээ нэг чи Монголынхаа ирээдүйлүү чи гар буугаар буудах юм бол Монголын ирээдүй чинь та нар буцаад их буугаар буудсан шүү гэдэг шиг тийм ээ. Одоо тэгээ эргээд одоо энэ ман суурах байдс одоо мөрөдө тоглоом одоо сүүлийн үед мөрөдө тоглоом ерөөсөө. Энд чинь сая нэг судалгаа би засгийн газрын бүр одоо яг бодит судалгаа 7.3 тэрбум доллар гадагшаа урссан 24 оны 9 сараас хойш гэж байна. Энэ бол зүгээр эмгэнэл байхгүй юу? Энэ олон том одоо том гүрэн байна тийм ээ. Хятад тэгээд тэрбум 460 сая гэж байна.
хойно 140 сая ингээд одоо ийм хоёр том гүрний дунд 3 саяулаа байж иж одоо энийг одоо ерөөсө маш одоо даруухан арга хэмжээ аваасаа л гэж боддог. Тэгээд яг үедээ одоо би сая танаа энэ гоё подкаст явуулж ин сайхан залуучууд маань ийм сайхан үйл хийгээл ингээд зүтгэж гин. Энийг бол одоо төрн дэмжиж өгөх хэрэгтэй шүү дээ. Архины навбар хямдхан зарны вискиний навбарч гэдэг юм ингээд их орж ирдэг болсон одоо айлууд зар нь хэрэгдээ сууж илэн шүү дээ. Энэ хятадас орж ирсэн энэ вискиний навбар гэсэн тэгээд навбаранд хордож нас орсон хүн бод түүх байгаа шүү дээ. Тэгээд гих жишээний энэ архины хэрэглээ бол нөгөө асар их ингээд орж ирж шүү дээ. Энэ юу н тийм ядуу буурын оронго ер нь халамжийн нөгөөд архийн нөгөөд одоо ингээд одоо устгасан түүх байдаг шүү дээ. Америк яндаанчуудыг одоо халамжийнаар нь устгасан. Тэгээ юугаар нь бидэнчлэгээр нь тэр архийн нөгөөлсэн. Тэр яндаанчууд яасан гэсэн морины дэлдээгүүр тийм ээ. Тэгээ архитал одоо хүүхэнтэл дээрэм хийгээл ингээл явчихсан нөхдүүдийг бол тэр тийм зүйлээр устгасан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ манай монголчууд маань энд ингээд хөдөө гадаагүй хөгшин залууг бол одоо арх хэрглэж байна. Энийг бол одоо нэг болиул барьчих цаг болсон да. Тэгээд энэ болтыг зүүд нь бол ямар нэгэн эд шийд биш гэж би хэлсэн тийм ээ. Энэ мэдлэгийн менежментээр л гарах хэвээр мэрэгжлийн байгууллага танд сургалт таана хийж мэдлэг энэ архины хорхонуудын мэдлэг одоо ингээд бид хоёр хийж байгаа энэ сайхан подкастыг гүйцэд одоо архины хэрэглээтэй хүн бол сонсоод авна тийм ээ. Одоо эхлээд яахын 3 гэх түрүүн сая 3 юм нэтлээ тийм ээ. Өөрийнхөө алдааг хүлэн зөвшөөрч би угаад байна. Идээд байна. Хайртай дотны хүмүүсээ зовоогоод байна гэж хүлэн зөвшөөрч дараа нь мэрэгжлийн байгууллага тантж гэж байна. Тэгээд ойрын зорилго тавьчих гэж байна тийм ээ. Өнөөдөр дуухгүй юм шүү гэдэг. За тэгээд нөгөө түрүүчин дөрвөн текст байж байна. Тэгээд энэ бүгдийг ингээ сайхан хэрэгжээд энийг сонсох хэрэгтэй шүү. Энийг сонссоод яаж байгаа хүн бол энэ дотроос зөндөө одоо монголчуудыг аварч байгаа. Тэр утга уулан дээр ном уншиж байгаа дарихнаас гарсан хүн байдаг юм дээ шүү дээ. Тэгэхээр энэ бол соён гэгэрч хийж л одоо хүн гарна шүү. Тэгээ үзэгчтэй сонсогчтой хандаж хэлэхэд бас ингээд хүнд өөрийгөө өмөрөх нөгөө өмөрлөлт байгаад байдаг шүү дээ. Тэгээд хай найз нөхдөөрөө гоё зуны орой террас дээр ингээд пи уугаа суугаад гоё ингээд пицца идэл ингээд суух гоё штэ. Юу одоо сүртэй энэ төр гээд нэг тийм өмөрлөлтөө байгаа хүмүүс хандж хэрвээ та тохируулын хэрэглээтэй бол ерөөсөө битгий тэгж хүн дээр тусгаж дайралтын хэмжээнд хүлээж аваарэ. Энэ бол одоо бид нар мэдлэг мэдээлэл олох зорилгоор энэхүү подкастыг мэргэжлийн үнэтэй хийж байгаа шүү. Тэгээд мэдээж танаас гадна маш олон үзэж байгаа хүмүүс байгаа учраас энэ дунд архины хэтрүүлэн хэрэглээтэй хүмүүс байж магадгүй. Тийм учраас тэр хүмүүст бас энэ хэрэгтэй мэдээллүүд нь хүрчээсэй гэд. Таны хувьд ч та бас зохицуулан тохируулан хэрэгэлдэг байж болно. Тийм бол бас эргэн тойрныхоо хүмүүст нэг найзаагаа аварчий гэж бодох юм бол энэ мэдлэг мэдээлэл танд хэрэг болох байх шүү. Тэгээд тэрүүчийн таны яриан дундаас би соён гэгэрүүлэх гээд их гоё сонсогдож байна. Тэр соён гэгэрүүлэх үйл ажиллагаа ялангуяа хөдөө орон нутгаар энэ айгүйх архиталт байдаг гэж би сонсч байсан. Тэ орон нутагт энэ согтууруулах ундааны домдолт хэр зэрэг байдаг вэ? Би таныг бас 21 аймгаар сургалт хийжсэн, тавьжсэн гэдгийг бол мэднэ. Би бол таныг дагдаг тий. Тэгэхээр энэ 21 аймгийн Монгол орон даяар юу болоод? Ерөнхийдөө нэг хөдөөний хүнээс би суманд яасан соён сайхан юу вэ? Нэггээр гэсэн. За гижэргөө та ярьсан манай лекц уншин манай нэггээр ч яг үгүй одоо арх чон хоёр л их байна дэ гэсэн шүү дээ. Тэгээд одоо тэгэхээр би бодоод байгаа. Энэ түрүү миний дүү ярьж ил дээ. Энэ гадаадын одууд хүртэлтэй цуглаанд явж идэг юм лээ гэдэг. Тэгэхээр сумын одоо яг урайландуудад архитж байгаа одоо атман гэж ярина шүү дээ. Сумын атман. Тэ тэр арх уугаад байгаа тэр үлгэрлээд байгаа тэр хүнийг л одоо бид нар сургалдаг шүү дээ. Урайландуудад байгаа дагуулan архитект байгаа одоо тэр атманы бариад авъя гэдэг. Тэгэд атманы наа бол сайхан соён гэгэрүүлэл сургалт мургалтанд яваал хайр өгөөд ингээл тэр хүнийг архинаас муу хүн гэж юу байдаг юм бэ л. Муу юм хэрэглээд явахаар л одоо муу харагдаад байсан болохоос биш. Тэгээ яг тулаад харахаа яриад ингээр чинь уйдаал өөрний хэд тоноод юмаа яриад тэр хүн чинь арх уугаад тэр архинд орцсон шалтгаан цаана нэг шалтгаан байж идэг юм байна лээ.
ямар нэгэн шалтгаан сэтгэл санааны гутрал байдаг юм уу одоо юу ч байдгийг тий. Тэгээд тэр сумын одоо тэр юуг нь архинаас гаргачихаар даган дуурайдаг. Тэгэхээр манай дээр гаргачихад нөгөөдөл даган дуурайч нас гарчдаг. Одоо тэр манай зарим юун дээр өөрхөн подкаст ч юм уу юун дээр энэ манай одууд байна шүү дээ гоё өөрхөн дуулдаг ч байдаг юм уу. Тэгээд тэд нэр үгүй би юу уудаг гэж болцсон шүү дээ гэдэг одоо манай давгаа аврах энэ ер нь дэмий юм байна лээ. Би нэг өгөнд ерөөс гэр бүлийнхаа өгөнд ордгоо байжгаад манай нэг найз ингээл болчихлоо гэж болчихч миний аварга болчихч миний найз гэж ингээл хэлэнгуут би найзынхаа өгөнд орол болцсон шүү дээ гэдэг. Тэгээд тэр одуудын өгөнд их ордог. Тэр атманы өгөнд их орж шүү дээ. Тэгээ атман архинаас гарцсан. Тэгээ атманыг бол юу гэж юм нөхөр тэр бол архинаас гарна гэж худлаа. Тэр архинаас гарвал чон махнаас гарна ч гэдэг юм уу. Нэг тим юм явж идэг байхгүй юу? Өсгөлтэй. Тий, тэгэнгүүт л яаж ийн өгсдөр чонж махнаас гарсан юм аа нөгөө нөхөр уухаа болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бусдад очиж их сайхан нөлөө үзүүлж идэг. Тийм болохоор бол бас нэг тийм нөлөө өгөх хүмүүс одоо энэ одууд ч гэдэг юм уу сайхан эднэр сайхан сурчлах хэрэгтэй. Үгүй юундаа ичдгийг арх ууж явахдаа ичэв юм чинь архинаас би гарах шийдвэр гаргацсан гэд нийгэм лугаа сайхан тийм байх юм бол энэ хүн маань нэг бусдын ижил уугаал идэл зөв зохистой хэрэглээтэй гэж явж исэн чинь энэ хүн маань болцсон байна штэ. Тэгвэл болох ёстой байна гэд бусдад нөлөөлөх нь илүү сайн байдаг. Тэгэхгүй ганцхан тэр архичд гэхээр нэг ихнэр хүүхдээсээ салдсан таран шинд орцсон тийм ээ одоо өдөр болгон дэлгүүр үүдэн дээр бөөвийгээ зогсож байдаг. Одоо энэ хэд нэг түрүү минут хэлжсэн тийм хідэн ом бэ. Одоо энэ ийм юмар зүүрлүүлэхэ болоо. Одоо улаан цагаан захта тийм ээ одоо цагаан захта зангаа зүгдсэн ойвч дандаа архитэд байж байгаа хүмүүс байна шүү дээ. Эн чинь хоёр нүртэй архичин гэж үздэг нэг. Тийм болохоор ууж явахтаа ичээг юм чинь архинаас гарахтаа бити ичээл гэж хэлээд байгаа байхгүй. Тийм болохоор тэр эрэл далд ууж байгаа бол ерөөсөө л гараал та шууд өөрийгөө илэрхийлээд алдаа хөлийн зөвшөөрч. Үгүй би юу ингэж нэг уугаад байгаа. Одоо их мундаг хүмүүс байдгийн шүү дээ. Бүр миний нэг шав бишээ. Миний нэг анд гэж ярьдаг. Надад тэр үед архинаас гарч ирсэн нэг мистастай юм чинь надад ярьжсэн. Би одоо согтуу хүнийг цагалчил одоо мистаст хийгээл байжсэн шүү дээ. Яа. Тийм. Үгүй энэ надад юу гэсэн үг. Тэгээд өөрийгөө би архичин биш гэдээ яваад байна шүү дээ. Яваад байсан шүү дээ. Тэгээд тэр хүн архинаас гараад одоо маш сайхан явж байгаа шүү дээ. Тэр тэр өдөр бүр гандангийн нэг одоо жижигэн гандангийн тэргүүн лам хүртэл над дээр үгүй би одоо согтуу хүний одоо юм үзэл байжсэн шүү дээ. Ном үзээд ингээл чи тэгсэн байх ингэсэн юм байна. Өөрөө солиорцсон байж би одоо яа тэгж чадж байна хүн дарамжилж шүү дээ гэж хэлж байна. Гадаад юм байна шүү дээ. Одоо энэ Пакистан, Герман, Польш, Оросын хамтлагуудын би сайхан энэ Миннесота загварын сургалтанд их суулаа. Тэгэхэд наркологийн эмчин хүртэл би архины хэрэглээтэй байжгаад би тэгэлсэн гэж ярьдаг юм лээ шүү дээ. Тэгэхээр энэ архины хэрэглэнээс салаад тэгээ бусдад нийгэмл өнгөж гой түгээх юм бол энэ соён гэгүүрлийн ажил юм байлаа. Тэгэх юм бол одоо манай Монголд ингэж л өөрчлөн. Түүнээс албадан хүчээр бол архинаас гарахгүй шүү дээ. Хүннийг залхаагаал цээрлүүлээ, шүүмжлээл, гэрээс нь өө зайлуулал ингээд ерөөсөө архинаас шийддэг байхгүй. Харин ч өөр юм бүр гомдоод цаашаа яваад гэдэг. 21 аймагт одоо энэ А-гийн rehab center төвд байдгүй ядаж нэг ширхэг. 21 аймгийн ер нь ихэнх аймагт байгаа шүү. Тэ. Ер нь тэгтээ цөөхөн байна. Тэгэл тэд нар маань яадаг гэхээр 5 давхрын байшингийн тэр доотлын бүр хонголд одоо футбол гэж ярьдаг лөө тэ. Тэгээ тэр дотор л яриагаа хийдэг. Тэгээ ер нь бол бид нар тэрэндээ бол нэг гомдол гоншихнод идэггүй л тэ. Яагаад гэвэл бид нар их даруухан. Тэгсэн мөртлөө тэнд бидний тэр уулзалт ярилцлага хийж байгаа газрыг оюуны энергийн сүм гэж байгаа. Ямар нэгэн шашны сүм биш тийм ээ. Оюуны энергийн сүм. Тэнд жинхэнэ одоо хүн гоё ухаанаа солилцдог, тийм ээ, үгээ солилцдог, нөхөрлөл үүсдэг. Ийм зүйл байдаг байхгүй юу? Тийм болохоор бид нар тэр 12 давхрын дээр гараад яах юм? Тийм ээ? 12 давхрын тэр футболд сайхан даруухан хүмүүс чинь тийм л идэг юм байна. Би тэгж л ойлгосон. Тэгээ одоо би 20 жил болж байна. Намайг 20 жилийн өмнө яхад 5 жил болж байна гэж 100 айлын юун дотор футболдоор сайхан ярилцлага хийгээл байж лээсэн. Одоо ч гэсэн тэр маягаараа л байж идэг юм байна лээ.
Тэгэхээр ер нь архинаас гараад ирсэн хүмүүс их гоё их даруухан, ажил үйлснэх бүтдэг, тийм ээ? Би гэдэг одоо материалын зүйл, мөнгө төгрөг, албан тушаалыг хоёрдугаар тавьдаг, тийм ээ? Оюун ухаан, амар амгалан, сайхан тайван амьдралыг нэг тавьдаг болчихдөг юм байна л. Тэгээд одоо монголчуудаа би энийг л бас үрээлжлээд архинд орсон хүмүүсийн энэ зан характерын онцлог гэж байх уу? Одоо иймэрхүү төрлийн хүмүүс ер нь архинд орчих гээд байдаг шүү гэдэг. За наад чи өстой чухал юу вэ? Яагаад гэвэл энэ өөрлөгөө өнгийдгүү, тийм ээ? Ерөөсөө материалын зүйлд ач холбогдол өгдөг. Мөнгөнд, албан тушаал одоо нэг би одоо сонгол монголоор явж байгаа чинь одоо хэцүү шттэ. Би ардсан намын хүн гэж хэлж болдгоо, ардын намын хүн гэж хэлж болдгоо. Ардын намын хүн нь болохоор ч ардсан намын хүнийг харахаар лалаа ичмэр санагддаг гэдэг юм уу? Тийм ээ? Одоо бүр ингээд бүр нэгээ бүр үзхээ байдсан. Тэгэл нөгөө намаас нөгөө нам руу яах юм бол баг урагч аран дуудаад энэ зүгээр нэг тийм зүгээр л эн чинь мөнгө биш штэ бид бүгдээрээ үгүй штэ. Тийм болохоор бол энэ энийг материалыг зүйлдэг гэж байгаа. Тэгэл нэг мондог гоё машин унтсан хүн байх юм бол тэрийг баян тэр л одоо мондог хүн тэр аблан тушаал байна гэдэг одоо нэг ийм зүйлийг л болчмаар байгаа. Энэ зүйл болохоор ч нэг хөсөн шуналдаараа явчихдаг юм шиг байна. За ийм хүмүүс бол ер нь өөрийгөө мэдгүй хүмүүс л архинд ордог. Өөрлөгөө өнгийгээд нэг дотор тамиртай хүн арх уудгүй гэж би нэг үг сонсч байсан. Тэгсэн чинь дотор тамиртай гэж үг гэж байгаа юм бол гэсэн чинь нөгөө булчин биеийн тамир гэдэг шиг тийм ээ. Нөгөө дотор сэтгэлийн бяртаа хүмүүс арх уудгүй юм байл шүү дээ. Тэрий чинь дотор тамиртай хүн гэдэг юм. Ягдгүй л архины хортой юм би ууж болохгүй гэд. Тэгээд яадаг. Дотор сэтгэлийн тамир муутай хүмүүс л одоо амархан юмд хөдлөгдөд явчихдаг юм байна л гэж ойлгосон. Биеийн архин гэл архин төдлөгдөл ингээл өөрийг ингээл явчихаар энэ оюун ухаанаа захиргаа засгалж чадахгүй хүмүүс юм байна. Эднэр л одоо нэг алуулгаж байгаа дөртэй хайнгийн шар сүх барьсан хүнд хөдлөгдөд явж байгаа юм шиг архин төдлөгдөд явчихдаг юм байна шүү дээ. Гэхдээ би ер нь тийм л байсан байхгүй юу? Би тийм л байсан байна. Тэгэхээр тэрийг л олоод харчихаар тэгэл хүн гоё болно да. Би сонсч ирсэн. Хүмүүс ер нь амьдралын бүр нэг эргэлтэн дээр ичдэг юм уу? Эсвэл нэг доод зэгтээ тулгаараа эргэн тойрных нь хин нэгэн хайртай хүн өөд болгож идэг юм уу те. За би сэтгэл санааны хэвд бүр нэг туйлдаа хүрч идэг юм уу те. Ингээд нэг зэгтээ тулгаараа энэ донтолтоос гарцсан. За одоо би болиё гэд гарцсан тохиолдол байдаг. Тэгэхээр та түрүү хэлсэн. Би бас урд нь 15 жил архины эргэлттэй байгаад одоо арх огт амсгай байлаа, духандаа ч өрхөө байлаа 20 жил болж байна гэж. Тэгэхээр та яагаад юу нөлөөлөд яг арх секторуулгундааны энэ зүйлийг огт хэрэглэхэ болоод бүр ингээд сургагч багш сэтгэл зүйч энэ төр болоод энэ юу нөлөөсөн бэ? Найзууд л нөлөөлдөг. Ер нь архины хэрэглээтэй хүн заавал тэр нэг доод зэгт очиж ухаарах ёстой юм шиг. Зөвхөн гайгүй сайхан явж байхдаа ер нь би болчих гэсэн хүн бас байна штэ одоо. Тэгээд ихэнх хүмүүс маань ер нь бүр болохоо байхаараа л за ер нь болохоо ойлоо шүүгээд юм арга чарга хайдаг. Усанд унтсан хүн усанд яг живэл өгөх гээд ирэхээр бурхан минь авраараа л гэдэг гэсэн. Тэгээд сайхан явж явах бурхантай бурхангүй бодно штэ тийм ээ. Тэгээд ер нь бол сайхан амьдарч яа гэж явдаг. Тэгээд хүн яг тийм нэг хэцүү юм руу тулхаараа л одоо арга чаргыг хайж эхэлдэг. Энэ хамгийн том алдаа юм байна лээ. Хүн ер нь гоё дээрээ одоо энэ гадаад дотор сургуульд байж байгаа юм хэлсэн зарим хүмүүс маань ийшт орж ирж штэ бүр гоё одоо сайхан гоё ундаг унаатай ихнэр хөөгчтэй тэгээд нэг би нэг баг хэрэгэлдэг гэдгээд дээр өөрийгөө бүр хүлэн зөвшөөрөөд энэ ингээд нөгөө ийшт хөрлөн зөвшөөрөөд ороод ирсэн. Би болохоор багхан хэрэглээтэй мөртлөө би ер нь уугаад биш шүү гэд хүлэн зөвшөөрч ороод ирчин тийм үү. Тэр одоо их мундаг хүн юу яаж иж эрсдэл үзчихэж тэгжээж мах цуснд нь нэрээ яаж иж гэлээ тэгжээж ойлгодгийн мэдэрчээж ойлгодог байхгүй юу гэсэн. Энэ одоо юу яриад байгаа юм бол гэж бодчихсон. Нэрэл одоо хүн тэгж яах биш юм лээ. Би бол нэг найз дээр очиод цуг архитах гээд ахын туцсан чи манай найз архинаас гарцсан гэдэг. За чи архинаас гарна гэж юу байдیں۔ Хаа гэж одоо бид тэрийг доромжлоод энийгээд гэсэн чи би өөрийгөө доромжилж ирсэн юм лээ. Тэгэл тэр найз маань найзтай би тарган багчаануулж тэр нэг хундаг тавихгүй арх худаг тавихгүй мах идэх гэдэг шиг тийм ээ. Хоомрын суучаад ингээл дайлуулаад цайлуулаад байсан. Тэгсэн тэр дайлсан маань 2-3 хоног тэнд архитх юм байгаа ч тийм жаргаж байгаа юм байгаа ч тийм гэрээсээ
холдоод очсон. Тэгээд бүр бүхэнгээ алдаа тэгээ манай найз машин маань барьж ирээд тэгээд тэр нэгдүгээр эмнэлгийн хаана одоо ийм сургалт байдгийг гинлээ. Миний найз тэрэнд нь сууч гээд тэгээд тэнд сууж ижил одоо ухаарсан да. Тэгээд одоо би мэдлэгийн менежментээр би архинаас гарсан. За одоо танаас би нэг чухал асуулт асуух гэдэг байна. Одоо энэ хүүхдүүдэд өсвөр насныханд яаж нөлөөлдөг? Одоо дэрэгдэн ингээл манайхан бол ах уу архитэлт гэж ярьдаг шүү дээ. Аав ээж нь дэрэгдэн ингээл уугаал хүүхдүүдэд зармиг амттай юм авч өгөөл тий. Бараг ийм тохиолдол бол харж исэн би. Архины дэлгүүрт орсон чинь ингээд 14-5 та хүүхэд архи авч байгаа байхгүй. Тэгээд гисэн чинь нөгөө одолдогч нь өөхгүйгээд яг миний уур зогссон. Тэгээд гисэн чинь аав авч байгаа мөн аав гэр ингээд байрны доотлын дэлгүүрийнхаа бие бинийг таньдаг болчдөг шүү дээ. Аавч авч байгаа мөн гэдэг өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдээ архинд явуулж шүү дээ тэнд бүр тэгээд дэрэгдэн уугуул бүр энэ хүнд аваад шүү. Тэгэхээр энэ хүүхдүүдийн сэтгэл зүйд яаж нөлөөлд? Архийг бүр жигшиж үсэх юм уу? Эсвэл том болоод архи уучд юм уу? Танд одоо 4000 хүнд хийсэн судалгаагаар. Ерөнхийдөө бол сая 2021 оны 1 сард гарсан хууль байлээ л дээ. Хүүхдийн дэрэгд архи уух юм бол хүүхдийн хүчирхийл үлдэж байна гэж үзнэ гэд сайхан хуулийн ордлон ингээд гарч ирж байна л. Яг үнэ. Энэ бол хүүхдийн дэрэгд архи ууна гэдэг бол энэ одоо байж боломгүй зүйл л дээ. Тэгэхээр тэр хүүхэд тухайн үед одоо аав нь ингээд юм хам авч өгöd ингээд хараад сайхан зангийн хөдөлгөөд нь штэ. Гэхдээ тэр хүүхэд бол тэр хүүхдийг яг буруу хүн болох жинхэнэ одоо тэр явуулна тэр аав одоо тэр архинд явуулж байгаа хүн бол төлөвч чинь эхнээс нь одоо үнгүй болохгүй сургалтыг зааж эхэлж байна юм аа. Ингэдэг байхгүй ингээд авдаг байхгүй гэсэн муу зүйлийг одоо хүүхдтэй явуулж байна гэж би олж харна л да. Яг хүүхдүүдэд ингэж нөлөөлт юм байна гэдэг эндээс бас харж болно. Манайх намайг 10 жилийн ахлах ангид байхад ингээд нүүдэг байхгүй юу? Өөр орчинд орчдөг. Нөгөө байрныхантайгаа нийлдэг тэр үе бид нар чи уцмац гараагүй байсан үе байгаа шүү дээ, тий. Надаа гадаа тоглодог. Тэгээл тэнгүүт орчин солигдол өөр байрны хүүхдүүд гээл тий, өөр хотго, өөр хороол. Тэгээд нөгөө өсвөр насны хүүхд чи яах юм? Дээрлэлт, мэрлэлт мэдээж тиймэрхүү юмнууд болно. За тэгээд нэг шинэ хотхонд хороолд очисон. Тэгсэн чинь нөгөө хорооллын атмаанууд яг хажуудлын байранд байдаг. Тэгэл байр болгоны гадаа саксны талбай гэртээ тэнийг юм шиг байгаад тахгүй гарна штэ. Тэгээд гисэн чинь нөгөөдөл чинь дээрлэх гээд. Тэгэл яг ингээд би чинь ингээд дээрлэхүүлчихгүй айж байгаагаа мэддэхгүй. Гэтэ дотроо айж байгаа. Тэнгүүт ингээд нөгөөдөлтэй чинь ингээд айгүй бас нэг ярианы баялгаа ашиглаад айгүй чөлөөтэй ярилцаад ингээд нэг жоохон найз шиг болчихгүй юу. Нэг таньдаг харилцаатай болчихгүй юу. Тэгсэн чинь нөхдөөд нэг удаа хичээлээ дараа явжсэн чинь тухайд микроавтобус явдагсан. Микроос буугаалж хичээлээ дараа явжсэн чинь орц нүүдэн сууч. Нөгөө хатмаанууд тэр авъя. Надаас бол нэг 2 3 насаар ах. Тэгэхээр чи нэг 10 жилийн өмнөд бөө нэг том ах шиг санагдчихаж байна. Тэгээд дуудсан чи за юм ийшээ орох уу яасан юм яриа гэх. Орц руу л тэр орц руу ороод гэсэн чи ингээ арх яатсан. Тэгэл юм яриад ингээл яаж байгаа л намайг нэг дээрлэгчгүй байгаа байхгүй юу. Дэмжиж байгаа байхгүй. Тэгээд ингээ нэг хийгээ чи ууж үдсэн байгаа өстэй ганц тачих юм байгаа өстэй гэд шууд ингээл яхаар чин яач чаддаг юм бэл. Үдсэн гэл би юу ягаал одоо нэг өөрийгөө хүлийн зөвшөөрүүлэх гэдэг ш тэднэрт би нэг юм том залуу болж харагдах гэдэг штэ. Тэнгүүт за гэд нөгөөтх нэг уугаад витафитийн алюминий 500 гэдэг дөрвөлжлэр нэг удаа байдагс тэргээр дараалаад дуугаад тэгээд хамгийн анх яг би арх хамсч үзчихсэн байхгүй. Тэгэхээр энэ өсвөр насны хүүхдтэй эцэг эхчүүдэд одоо энэ кейсээс бас юм ойлгоосоо тийм. Тэгэхээр энэ өсвөр насны хүүхдүүдтэйг архины хор хөнөөлийн талаар эндээс яаж холдуулах вэ? Ер нь чөлөөтэй ярилцах ёстой мó? Энэ баг сурталчилгаа болоос сэтэл төрүүлчих гээд байгаа мó хүүхдүүдэд аав ээж нар ярихад эсвэл энэ талын одоо ойлголтыг нь өсвөр наснд нь өгч явах ёстой мó? Яаж эндээс хол байх вэ? Тэ яг өөрийнхөө кейсээс юм уу эсвэл ямар нэгэн кейсийн юмнуудыг цаахан хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцах ёстой. Тэгээд одоо нэг охин үүд болсон хүний аав гэжсэн л би хүүхдтэйгээ ярилцдаггүй байхгүй яав да гэдэг одоо үүд болсон одоо уулаад байжсэн нэг би хараад хүн юм харилцааны амт юм чинь өөр хүүхдүүдтэйгээ гоё нээлттэй харилцаж байгаа юм байна гэж бодсон. Тэгэхээр архины хор хөнөөлийн талаар тэгдэг юм байна. Аав нь
5 алдсан. Миний хөө 3 алдараа ч гэдэг юм уу тийм үү? Болж игэл алдахгүй яваараа ч гэдэг юм уу ингээд яах вэ? Миний хөө нэг удаа ингээд нэг янз бүрийн архиспертны зүйл яатсан бол тэн дээр нь загинж аашлах биш тийм ээ. Ерөнхийдөө шууд нээлттэй гоё харилцаад. За яах вэ миний хөө угаад үз, согтоод үз, шартаад үз. Тэгээ ашигтай байвал дахиад хэрэгэл. Ашиггүй бол миний хөө болчаарэ ч гэдэг юм ингээд яг найзан дундаа хүүхдүүдтэйгээ ингээд сайхан нээлттэй харилцах нь бол ил тод. А тэгэхгүй бол хүүхд чинь нуугдж уудаг болно. Аав уурлна, аав загинж гэдэг юм уу тийм ээ. Тэгээд дээрэс нь бол өөрийнхөө кейсүүдийг сайхан нэг нөгөө ярьж байгаад аав нь юм байсан ингээд аав нь хөдөн жившрээд болсон гэсэн. Ийм сайхан нээлттэй харилцааг үүсгээд яах юм бол хүүхдүүдтэй сайхан нөлөөлнө дээ. Асуудалд орж исэн тийм өнөөлтөд кейсүүдээ бас ярих нь шүү дээ тийм. Нэг нөгөө л яриа тийм. Чөлөөтэй ярилцах хэрэгтэй юм байна шүү эцэг эхчүүдээ хүүхдтэй. Нэг тийм манайхад ч одоо нөгөө насан туршидын кино гарахаар нүдийн дараад сугаа солиод байдаг тийм. Тэр талаар ярихгүй чинь нэг 70 сэдв болж үлдээд архин согтууруулах ундааны зүйлч гэсэн ингээд 70 сэдв болж үлдээд байна манайхад. Тэгэхээр одоо бол энэ хүүхдүүдтэйгээ сайхан яриад хор уршиг сайхан ойлгуулад ингээд явах хэрэгтэй юм байна шүү гэж одоо мэрэгжлийн хүн зөвлөж байна. За одоо хүүхдүүд ч гэсэн эргээд одоо хэрэгэлсэн бол битээ нуугд аавда ээжтэй сайхан ойлгуулж ил мэрэгжлийн байгууллагын одоо энэ мэрэгсэн сэтгэл зүйч дамталтын зөвлөгч гэж юу байдгийг ингээ хүүхд насндаа ч гэсэн 1 2 3 гаад ингээд ирэх юм бол одоо хандах хэрэгтэй. Ер нь бол манай нэг юунд хэлжсэн л да нэг оюутан охин би ангаахын оюутан шүү. Би одоо арх уугаад оюутан байж захта сурцсан байх ёстой юу багшаа гэд надаас асуусан. Гэхдээ юу хин тэгж яах гэсэн чинь манай ангийнхан тэгсэн шүү дээ. Тийм ээ? Чи ажил дээр гарахаараа архиар шахуулаад алуулна. Чи оюутан байж захта сайхан уугаа сурчих гэсэн гэнэ. Наадах чинь сонсчихсон үгүй шүү. Тий. Тэгээд чи тэг ууд сурах гэдэг юм чи үгүй л дээ. Тэгээ чи уухгүйгаараа яаж ийн гэсэн чинь би яхаа жаахан ганцаард гişтэй гинэ. Тэгээд чи бүр ганцаардад байна гэсэн чи үгүй л дээ. Би манай аав ээж гадуур ингээд явж хахад миний охин уудаггүй мондөг гэд. Тэгээд тэр охин би энэ уудаггүй адлагддаг. Гэхдээ би хайртай дотны хүмүүстэй маш их үнцэнтэй байдаг. Энэгээрээ би 10 жилийн сургуульд би лекц уншиж болох уу? Та сургуулаад өгч чадах уу гэдэг. Тэгээд ахлахангийн хүүхдүүд тэр охин хөөрхөн бэлт юу хийцэн? Лекц бэлтсэн одоо уншиж байгаа байхгүй. Тэгээд миний дүүнээ битээ ингээд энэ муу зуршлаар явж байгаа хүүхдүүдэд битээ дуурай гэсэн чинь бас л нэг охин 10 дугаар 12 дугаар ангийн охин хэлж байгаа. Гэхдээ ингээд электрон тамхи татаад гой ташаага дулаа зогсож байгаа бөөгний зогсож байгаа охтууд гой харагдаад идэг байхгүй юу гэжсэн тийм. Тэгэхээр тэр гой харагдаад байгаа тэгж яагаад бусдыгаа ингэж одоо урайлж буруу зүйл рүү урайлдаг тэрэнд нь автахгүйгээр явах юм бол та хайртай дотны хүмүүстэй одоо маш их үнцэнтэй хүүхэд байдгийн шүүгээд одоо хүүхдүүд өсвөр насныхан ч гэсэн энийг үзчихэж болно шүү дээ тийм ээ. Тэгвэл нэг нөгөө одоо сайхан мэрэгжлийн байгууллагуудад хандна аав ээжтэйгээ сайхан нээлттэй ярилцсан ингэж их юм бол бас муу зуршил руу орохгүй. Одоо манай подкастыг үзэж байгаа сонсож байгаа өсвөр насныхандаа хандаж бас хэлэхэд тэр найз нөхдийн хүрээлэл одоо айгүй чухал байдаг өсвөр наснд. Тэгээд нэг яг ингээ санаа оноо нийлдэг найз эрэгтэй эмэгтэй найзуудтай жоох автах гад байдаг. Тэгээд одоо тамхитдахгүй бол нэг тэр хүрээллээс гарч байгаа ч юм шиг жигдээд байгаа ч юм шиг нүүдүүл нь практикал гараа явцсан чинь завсарлаганаа гараад чинь ганцаархан үлдээл нүүдүүл нь өчгтөр өрөө хиний төрсөн өдрийг их сургуулийнхын ч энийг бас сонсож байгаа тийм. Тэрний төрсөн өдөр тэмдэглээд хаста тэгсэн чинь тэгээл гэл баахан паянгуудаа яриад инээлдэ чи тэгсэн чинь тэгээд гэл ингээл нэг ярьдаг штэ тийм. Тэгсэн чинь нэг юмнаас хоцроод байгаа ч юм шиг тийм. Наадах чи худлаа шүү манайхаа. Наадах чи худлаа шүү. Наад тэр арх дар сэргэлснээрээ тэгснээрээ тэр хүрээлд ордог юм чи наа чи хийсвэр юм байлаа шүү манайхаа. Хийсвэр? Зүгээр тийм. Чи өөрөө толгойлогч нь бол чи өөрөө манлайлагч нь бол чи өөрөө зүгээр ингээд цэмбигээд энэ юмнаас хол байгаад харин найзуудаагаа тэндээс нэг нэгээр татаж гарах чинь чиний жинхэнэ бахархал чиний үүрэг чинь зэ. Одоо тэгж арх ууснараа лаг байдаг юм энэ бүр модноос гарцсан манайхаа пи уугаад лаг байдаг тийм одоо тэрөөсөө бити тэрнээс зүгээр маахан хол. Одоо хамгийн зөвүүн гарууд нь ямар байна гэж
хамгийн цэмгэр гарууд л байдаг. Хамгийн эрүүл мэндэд анхаардаг, хамгийн их дасгал хөдөлгөөн хийдэг, тэ хамгийн их нүүр царай арьсандаа анхаардаг, эрүүл мэндэд анхаардаг. Энэ архич нь уух болгонд чиний тархины эд эсийг устгах нь явдаг, өхүүлнэ явдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө чамд хэрэггүй зүйл шүү манайх. Одоо зүгээр арх уудаг гарууд нэг 16 долоотой гэж байгаа гарууд бол зүгээр хоол явд хэдрээс заяа. Тэгээ чадах юм бол үлгэр дуурайл үзүүлээд аав боломжгүй, чадахгүй бол зүгээр л зайгаа аав гэж би өсвөр насныхандаа хэлмээр байна. За тэгэд бас одоо энэ бизнес эрхэлдэг залуучууд байдаг. Яалтчгүй нэг юм дундаа нэг юм тавиад суугаад ингээд ажил ярихаар нэг юм би ч өөрөө зөндөл тэгжсэн л да. Тэ. Арай нэг юм чөлөөтэй болоод онгоогоод нөгөө хүн чинь нэг юм хаалтаа аваад нэг юм эрүүлдээ үүсэхгүй байсан нэг хаалтаа аваад за ингээд гоё нөгөө бизнесийн хамтралууд яригдж эхэлдэг. За мөн эсвэл нөгөө нөхөртөө ингээд бид нар хамт сууж исэн чинь бас нэг хүн орж ирээд одоо өөр бизнес хийж гэдэг юм уу те. Ингээд нэг ажил хэрэг давхар ингээд танилаараа ажил амжуулах тэр коннекшнууд ингээд үүсгээд байдаг те. Тэгээ энэ дээр яалтчгүй ажил амжуулаад уучлаа гэдэг те. Одоо би энэ дээр бас нэг юм хэлж. За хэдүүлээ хэдэн хонд амьдраад коммунизмын үед амьдраад байгаа юм уу? Одоо тийм байхгүй. Наад бизнес чинь наад хөнгүүгээр чинь заавал дундаа нэг шил арх тавиад суухаар явагдаж байгаа ажил бол наад чинь бүтэхгүй. Наад ажил чинь мааха бүтэхгүй. Зүгээр наад төслөөсөө зүгээр гар. Зүгээр биднэрт энэ өнөөдрийн энэ 100-д бол маш их боломжууд байгаа. Үнэхээр чи танай бизнес явдаг юм бол та мэрэгжлийн хүн юм бол өөр зөндөө боломжууд байгаа. Эрүүл сарвал оюун санаан дээрээ ярьсан бизнесүүд л ажил хэрэг болоо явдаг шүү манайха. Тэр согтуудаа ярьсан юмны ер нь дийлийнх нь хотлоо байдаг шүү. Хүмүүс нэг сэтгэл санаа нь ингээл уушраа булчин солиорал те. Тэгээ гой ингээл нөгөө санаанууд оргож гараал те. Тэр тэд нар чинь дандаа delusion юм хуурмаг зүйлүүд шүү гэж бас залуучуудаа бас хэлчмээр байна. За ингээд нэг энэ дээр ингээд ярихаар нэг согтуу нөхөр хормын дээр ичсэн нэг тийм айнгаа ч юм уу нэг юм байдаг л те. Нэг айлын хормын дээр өөхтэй усны найран дээр очсон нэг согтуу нөхөр л гэсэн юм. За миний хөө халдсан цагаан хана аваараа гэлсэн чинь эхнэр нааж бас гойн дээрээс нэг чимэгдсэн чинь гэжээвэл алваа гэсэн ч юм те. Тэр ууцаа гэж яг өгөөмөр болох гэдэг. Тий тэгээд тэгсэн чинь нэг гойнаас нь чимэгчээр гэжээвэл алваа. Тэгээд энэ дээрээс юу хэлэх гээд байгаа юм гэхээр арх хоогаад бизнес ярихаар бүх юм зүгээр ок яг л бүтэж байгаа юм шиг байдаг байхгүй. Тэгээд маргааш нь эрүүл болсны дараа ястай шаал хотлоо хийж идэг. Маргааш нь мэдэрдэг байхгүй. Тэгэхээр бол одоо тэр согтуу хөлчөө одоо бизнес ярина. Хөөрөл татчих байгаа. Хөөрлийн үед бол ярихгүй. Ер нь хөөрлийн үед яадаг юм гэхээр сэтгэл судлалын шийдэх ухаан дээр заадаг. Хөөрлийн үед хүн хяналтаа алдчихдаг. Тэгээ нэг бавгийн лав сүрэнгүй хэлсэн шүү дээ. Хит их жаргал хэсхэн зовлон хэрэгтэй байдаг юм а гэж. Тэгэхээр одоо будда бурхан гэдээ би кино үзчихсэн л дээ. Тэгээд бурхан багш гээд тэн дээр бол тэр алт эрдэнэс ордонгаа хаяад тэгээд ихнэр хүүхдээ хаяад модны сүйдэрт очиж сууж гэгэрсэн гэдэг шиг тийм ээ. Тэгээд тэр ганцаардах юм уу хэсхэн тийм сэтгэл зүйн асуудалд орж явахад ухаан их орж ирж идэг гэж байгаа байхгүй. Тэгээд дуурахад оройтхгүй, хэлэхэд оройтхгүй гэдэг үг чинь энээс гаралтай ер нь жоохон ухаан бодож иж яадаг гэдэг байгаа. Тийм болохоор ер нь нэг тийм хэсхэн зовлон хэрэгтэй гэдэг нэг заавал зовхтойгоо олно ш. Тэр үед ухаан их орж ирж идэг шүү гэж одоо бас сайхан залуучуудтай хэлмээр байна. За эмэгтэйчүүдтэй холбоотой бас нэг асуулт байна. Сүүлийн үед одоо ингээл энтэнд бар пабд орохоор эмэгтэйчүүд пив ууцсан нэг шил юм өөртөөсөө бараг том арх тавьцсан ингэ сууж идэг болцсон гэдэг. Энэ бол бүр айгүй хүчээ автсан яриа те ойлголт. Тэр энэ эмэгтэйчүүд одоо ямар нэгэн зүйл донтох нь ирчүүдээс арай өндөр байдаг гэд бас нэг юм сонсчихсан. Тэгэхээр энэ хэр үнний ортой юм бол эмэгтэй хүний сүүм мөрөдөө зөөрөлдөг. Одоо эрэгтэй аав хүнийг одоо уултаа зөөрөлдөг гэж үздэг тийм ээ.
Энэ сүү мөрөн лөө одоо арх байх ямар ч одоо боломжгүй юм л да тийм ээ. Тэгэхээр эмэгтэй хүн арх зөөлөн сэтгэлтэй болохоор их амархан сонготож уйлж дуулж ийм болчдаг. Тэгэхдээ би бас нэг ингэж хэлсэн. Ямар эр хүнийг зангарахтай эр хүн гэх вэ гэж. Эхнэрийнх нь нүүрэнд сайхан галз одоо нүднээс нь гал оч галзаж нүүрнээс нь гал галзаа сайхан инээ төөртөө маргааш навж байгаа юм бол энэний ард нэг мондөг зангарахтай нөхөртэй байна да гэж олж чаддаг. Ер нь нөхөр нь уугаад явах юм бол маргааш нь яаж галзуу ишил юм бол тэр эмэгтэй инээж явах ямар ч боломжгүй байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр би эр хүн учраас би ээж хүнээс гарсан. Ийм болохоор бол охид эмэгтэйчүүдээ бол буруутахыг хүсдэг. Өнөөдөр тэгвэл Монгол эр хүн зангарахгүй байснараа тэр эмэгтэйчүүдийн бааранд уугаас сууж байна. Монгол эр хүн өөрөө зангарахтай байсан бол тэр охид эмэгтэйчүүд маань тэгж явж чадах юм уу гэж одоо би хэлдэг. Тийм болохоор одоо тэр охид эмэгтэйчүүд тэгээд уугаад идээ сууж байгаа нь бол тийм л байгаа. Гэхдээ сүүлийн үед бол миний нэг гоё кейс байдгийн. Одоо манай бүлэг гүлүүбийн хүмүүс байдаг юм л да, эрүүл амьдралын бүлэг гүлүүб. Тэнд яаж ийм вэхээр бараг 60-70% зарим үйл ажиллагаан дээр манайх асуудал шийдсэн хүмүүс шүү дээ. 60-70% эмэгтэйчүүд байж байгаа. Тэгээ би гайхдаг байхгүй юу? Энэ монголчууд маань одоо эмэгтэйчүүд маань энэ архинд орчих гэхээр үгүй байхгүй. Харин тэр өөрийгөө ялан дийлэх одоо сургалт гэдэг юм уу тийм ээ сэтгэл зүйч хандна гэдэг юм уу. Тэгээ энэ зүйл нь эмэгтэйчүүд маань арга ухаанаа мэдээд арга ухаанд нэг орсон бол тэрэндээ тууштай байж чадж байгаа надад ажиглагдаад байдаг. Тэгэхээр Монгол эмэгтэй хүнд эр зориг байдгүй гэж нэг нөхөр тэгсэн. Би тэрнтэй эсрэг байдаг. Яг л төвдөнгийн бараг хүн Монголын нууцыг одоо хэлэхгүй байсаар хадны хэлсэн дээрээс буудуулж ирсэн тийм одоо тийм түүх байж идэг тийм ээ. Тийм болохоор Монгол эмэгтэйчүүд маань нэг бос энэ архины хор хөндлийг мэдчих юм бол маш сайн босч байгаа гэдэгтээ бол би өстой эргэлзэхгүй одоо санаа нэгдэж байгаа. Эмэгтэйчүүд маань бол нөгөө сэтгэлийн хат гэхээс гадуу зөөлөн сэтгэлтэй болохоор илүү одоо архин дондох магадлал их өндөр. Ямар сэндэл эмэгтэй хүн архин дондчвол айлын 2 баг нуурсантай тэнцдэг юм а гэж тийм ээ. Айлын эрэгтэй хүн арх угаад байвал 1 баг ч гэдэг юм уу. Нэг юм зөв одоо нэг явган яриа байдаг л дээ. Тэгээд эмэгтэйчүүд маань бол ер нь бол илүү донтон шүү. Тэгээд амархан донтно. Тэгээд бараг л пяун донтол манад ороод ирдэг. Тэгээд эр хүн пяун донтод ороод ирсэн юм бол ажиглагддаг л дээ. Сүүжүү уугаал тэгээд сүүжүүнд л ганцхан уудаг. Тэгээд өөр юм уудаг. Тэгээд тэрэнд донтоод дэдрий үгээл солиорл үгээл ороод ирсэн хүн манай амьд байж тэгээд ингээд хараад байхаар тэр донтох тэгээд юу юмд бол их амархан эмэгтэйчүүд өртдөг. Тэгэхээр эмэгтэйчүүдээ та нар бол таны хэвлэлд чинь хүний тарих хүрэлдэг гэж манай Баавуугийн лав сэрэнгаа хэлдэг тийм ээ. Ямар шинжилгээ ухаан хөгжсөн өнөөдөр хүний тарихыг үйлдвэрлэж чадахгүй л гэдэг. Тэгээд ийм одоо эмэгтэй хүнийг согоотоо зөөрлсөн байдаг, эмэгтэй хүнийг гоо маралтаа зөөрлсөн байдаг, эмэгтэй хүнийг бурхамтаа зөөрлсөн байдаг. Тийм учраас одоо энэ бурхан бол арх ухасгүй маа. Ямар гоё ярив. Ярианаас ч нэг асуулт гараад ирлээ. Энэ дэлрийн өвгөн гэдэг чинь одоо цагаан солио, архины цагаан солио мөн шүү дээ. Тэгэхээр энэ ямар очтой юм бэ? Одоо жишээлбэл дэлрийн өгцөн хүнийг бол одоо бүр яг юм тусгаарлаж хорих ёстой. Энтер гэдэг ойлголт байгаа гэдэг чинь. Тэр энэ нийгэмд аюултай болоод энэ ер нь галзуураад эхэлж гин гэсэн үг. Энэ тэгээд үргэлжилдэг юм уу? Эсвэл одоо хэд хоног үргэлжилдэг юм уу? Эсвэл бүр энэ чигээр үлдчих магадaltaй юу? Бид нар чинь арх уусны маргааш чичирч авчаал хүүдөө хөлсгойжол хар дард зүүдлээл архиа зогсоосны дараа тэгдэг штэ. Энэ бол солиорлын өмнөх үе гэж байгаа шүү. Жинхэнэ солиорл бол архиа зогсоосон 1-2 хоногийн дараа одоо дими балаа юм ярих тийм ээ. Одоо тэр динзавр нохооны цаана уяатай байна. Нэг баахан жижигхэн хүмүүс орж ирж намайг аална гэдэг ч гэдэг юм ингээд нүдэнд нь хийм харагдав. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр нөгөө арх чинь тархин чин гэдэг гэсэн шүү дээ тийм ээ. Тархи чинь одоо жинхэнэ ажиллаж явах хэвээр тархи нэгээс нь тархи ажиллах болж чинь гэсэн үг. Тий. Тархи ажиллахаа болчих чинь. Тархи ажиллахгүй болоод ирэхээр зэрэг
сөрөг юм орж ирээд юу ч хамаагүй орж ирээд ингээд ийм хүн бол хүн ч алж магадгүй шүү дээ. Хүн алсан хүн байгаа. Дэлгэрийн өгсөн үедээ хүн алдсан хүн байгаа шүү дээ. Очиж тоосчихсон. Тэ нөгөө алах гэдэг хүн орилоод байнгээд зүгээр нэг найзтайгаа шуугилдад орилж исэн хүний топодод манай дондхын дасаг дээрээ тавьчихсан миний кейс байна. Тэгээд ингээд тэр хүнийг маш урдан одоо манай 1800 2000 дуудлага авах юу дэлгэрийн өгсөн тийм хүнийг бол шууд авдгийн шүү дээ. Тэгээ шууд ерөөсө төргнээр очиод авдаг. Тэгэхгүй бол тэр нийгэмд аюултай яаж магадгүй гэж үздэг. Тэгээд тэр хүнийг одоо тусгаарлаад тэгээд тэрэндээ хэвдэж байгаа юм дээр оруулж магадгүй. Амиаж оруулж магадгүй. Тэгээд бүр тийм манай хоёр давхраас өсөрсөн ч хүн байдгийн шүү дээ. Тэгээд бахан хэмжээ ажилчийг хүртэл ажлаас нь халуулаад одоо нэг юм яг бодит кейс байсан. Тэгэхээр их аюултай л гэсэн үг байхгүй юу. Энд тархин ажиллахаа байдсан хүн юу л юу хийн штэ буруу тийш. Тэгэхээр энийг одоо орон дээр даарна гэж ярьдаг. Ингээд тэр нэг тийм одоо хүлж ийн гэсэн үг те. Тэгж байгаа цагаан им тариамаараа хийгээд хордлогот айлах шингэн ингээ хийгээд тэг ингээд яадаг. Тэгэхээр тэр дэлгэрийг өгж байгаа хүмүүсийг дэлгэрийгээ зогсооод тэг дэлгэрийг гараад ингээд ирэхэн гут яриулахад арх ууж шаардснаас илүү дэлгэрийн үхэн бүр аймаар дагчил тэр бурхан минь дэлгэрийг л битээ өгөөсэй гэж би бодож байна гэд одоо ярьж идэг л дээ. Тэгээд тэр бол их аимшиг зүйл юм шиг байна л. Энэ давхар хамаарал гэдэг. Одоо энэ согтууруулах ундааны донтолтой хүмүүст за дээрээс нь тоглоомын донтолтой хүмүүс зөвхөн согтууруулах ундаа биш. Харт амхны донтолтой хүмүүсийн гэр бүлд нь энэ сэтгцийн энэ сэтгэл зүйн хямрал үүсдэг. Тэгээ энийг болохоор давхар хамаарал гэдэг байгаа юм шиг байна. Энэ талаар та манай үзэг сонсогчдод ярьж байгаа шүү. Тэгээ арх ууснаас уугааг нь үлээх зовж яадаг гэсэн одоо юм онл байдаг л дээ. Тэгээ хөлдөөд өгчих болов, хосгоод өгчих юм болов, хордоод өгчих юм болов, энэ амьдралын ирээдүй яах юм. Нөгөө хүлээхийн зовлон гэдэгтэй яг төстэй. Хүлээж байгаа хүнд хэцүү. Ирж байгаа хүн бол тэгээ явж л байгаа шүү дээ. Тэрнтэй төстэй энэ арх уугаад явж байгаа хүн бол тэгээ нэг өгчихгүй шиг, ордчихгүй шиг л арх уугааж байгаа. Тэр ард нь байж байгаа хайртай дотны хүмүүс бол маш их зовж байгаа. Жишээ нь одоо архины хэрэглээтэй гэр бүлийн яг F10-ын давхар хамааралтай гэж үздэг байхгүй юу? Мөрөдөд тоглоомоос бол одоо аргаа барж байгаа гэр бүлүүд байна. Тэгээ ингээд ажиглаад байхад айлд нэг байдаг юм аа гэхэд ах トゥ дотор одоо нэг арх уудаг ч юм уу, мөрөдөд тоглох ч юм уу, ийм одоо манай Монгол улсад байна л гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэрний ард байж байгаа тэр гэр бүлүүд одоо ах トゥ бүгд зовж идэг. Жишээ нь манай миний нэг шавьдаг гэсэн л дээ. Манай хүү ээжээ та архиа болооч. Ээжээ таны арх уухаар манай хадам ээжийн даралт ихсээд байх юм гэж хэлсэн гэж байна. Танаа би арх уухад танаа хадам ээжийн даралт ихсээд байх гэдэг. Та нар намайг ингэж адлаад байхдаа яадаг юм гэж хэлсэн чинь. Тэгэхээр тэр арх уусан хүн алтчиг байсан ч гоё харагддаг. Арх уусан хүний эргэн тойрон 10 хүн сэтгэлийн зовлон шимтэлд орж чаашлах юм бол одоо 50-аас дээш хүн нөлөөлж идэг юм халдвартай өвчин гэж одоо ийм одоо ангаахан яг нотлогдсон юм зүйл байдаг. Тийм болохоор энэ давхар хамаарал бол одоо ерөөсө давхар хамааралгүй хүн гэж одоо Монгол улсад байхгүй юм шиг л надад санагддаг. Айл болгонд нэг архичин байдаг гэд ярьдаг шүү дээ. Тийм айл болгонд нэг солонгос кино үздэг, айл болгонд нэг бөө, айл болгонд нэг одоо архичин байна. Энд ч одоо ингэж ойнгонд орж болохгүй шүү дээ. Тэгэхээр айл болгонд нэг давхар хамааралтай хүн байна гэсэн үг шүү дээ. Айл болгонд нэг давхар хамаарал биш. Тэр чинь өөр хүүхдэн давхар хамааралд орж байна. Хамаатан садан давхар хамааралд орж байна. Төрсөн ах トゥ нь, төрсөн эгч ах нар нь орж байна, дүү нь орж байна. Ингээ бодохоор цаашаага ингээд энэ чинь аимшиг зүйл л дээ. За таны одоо энэ яриаг сонсоод өөрийгөө за би архины хамааралтай болцсон юм байна. За зарим нь за би ер нь бол давхар хамааралтай юм байна. Манай хүн чинь жоохон уугаад байдаг шүү энэ төр гэдэг те. Ингэж хүлээн зөвшөөрч байгаа хүмүүст ямар арга хэмжээ авал зүгээр гэж та зөвлөх вэ? Ямар алхам хийх вэ одоо? Үнэхээр би давхар хамааралтай юм байна гэд нэг бүсгүй одоо өөрийгөө бодож ил хүлээн зөвшөөрлөө шүү дээ те. Тэгэхээр энэ хүн яах ёстой? Энэ хүн бол одоо мэрэгжлийн байгууллагын одоо мэрэгсэн сэтгэл зүйч, мэрэгсэн одоо эмчт хандах хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр нэг сэтгэл зүйчлэлээр л очихор болдгийн инлээ гэж очсон чинь нөгөөх нь яг энэ донтолтын талаар мэрэгшээгүй сэтгэл зүйч байдаг. Спортын мэрэгсэн сэтгэл зүйч, сургуулийн хүүхдийн сэтгэл зүйч гэдэгтэй олон тэгэхээр би тэр одоо хүмүүст бол яг хэлэхэд энэ
мэрэгсэн энэ донтолтоор одоо тийм газар бити хичээрээ тийм газар хандаарай л гэж хэлнэ. За ингээд эцэст нь нэвтрүүлгийн подкастын маань төгсгөлд та манай үзэг сонсогчдод энэ залуучуудаа юу гэж хэлэх вэ? Сүүлийн ормод тань үлдээ. Монголчуудаа сайхан монгол залуучуудаа би ингэж л хэлнэ. Энэ архийг хэрэглээд явахдаа арх уугаад алигаа алдахтаа тийм ээ уугаад яахта ичээгүй ууж идээд явж ирсэн чинь архинаас энэ асуудлыг шийдэхдээ бити ичээрээ гэж хэлэх гэж байна. Дээрэс нь одоо архиггүйгээр баяруудаа тэмдэглэж сурах ийм хандлага бол одоо байна гадуур зөндөө болцсон байна. Архины хэрэглээтэй болоод байгаа энэ донд хөвчин гэж яриад байгаа зүгээр л нэг ханиад өрсөн тийм ээ. За элэг эрэхтэн муудсан гэдэг юм уу. Ийм зүйлтэй яг адилхан дүүцүүлж бодоол тэгэл мэрэгжлийн байгууллагад хандчих. Тэгэх юм бол да гайны газрын ойр нас залуу дээр ороод ирнэ. Ингээд ороод ирсэн хүн бол хурдан одоо амжилтанд сайхан хүрч тийм ээ амьсаа сайхан аварна. Тэгэхгүй хүндэрсэн хойно бол тэг хэцүү шттэ гэж одоо уриалж хэлмээр байна. За миний зүгээс үзэг сонсогчдоо залуучуудаа за манайха одоо энэ ууж идэл найз нөхдөөгөө хаяа ингээл суух бас гоё л байдаг. Бүгдийг нь одоо бид эсэргүүцээд ингээд архины хамааралтай гэж байгаа юм биш шүү гэдгийг та бүхэн зөвөр ойлгоорой. Энэ дунд үзэж байгаа хүмүүс дунд хамааралтай хүмүүс байгаах. Энэ хүмүүс нь хэрэгтэй мэдээллүүдээ авсан байх гэж бодож байна. Хаяа найз нөхдөөгөө та тохируулан хэрэгэлдэг бол маш сайн байна. Гэхдээ танд нэг юм хэлэхэд өөрийгөө анзаараарай. Өөрийгөө шударгаар анзаараарай. Энэ интернет, Google дээр маш олон сорилууд байгаа. Энэ сорилуудыг авч үзээрэй. Зөвхөн архин дээр биш шүү. Ямар ч төрлийн донтолт байсан. Энэ сорилуудыг өөрөөсөө асуугаад тэгээд арга хэмжээ аваарай. Тэгээ одоо бид нэр Монгол улс манай нийгэм мэдээж архины хэрэглээ өндөртэй гэдгийг та болгож ирэх байх. Энэ донд бол бүр гүн рүүгээ явцсан хүмүүс өөрсдөө өмөөрөөл ээждэг те. Тэгэхээр залуус хамгийн түрүүнд гарсан нь өөрийгөө энэ балгаас энэ шавхаанаас сугалж авсан нь зөвүүн гарууд шүү. Хамгийн сүүхэтэ гарууд шүү. Чека гарууд шүү. Одоо тийм. Одоо наад зүгээр утга учиргүй ууж идэх юмудаа зүгээр болцсон дээр. Зүгээр яа үнэхээр та чаддаг бол хамааралгүй бол нэг жил уухгүй байгаад үзчих. Зүгээр үнэ. Окей, тохируулж хэрэглэж чадчихэв нү. Тэгвэл танд баяр хүргэе. Зүгээр хамааралтай болоод байна яг өөртөө шударгаар шүмж тавьж байгаа бол зүгээр нэг жил уухгүй байгаад үзчих маахаа. За тэгээд өнөөдрийн манай подкастыг зорин ирсэн гижир одоо сэтгэл зүйчтэй би нэг юм хэлж маш их баярлалаа. Тэглгүй аа. Ер нь бол жаахан зөвхөн өөдөө аав ээж охтууд бас нэг жаахан сахилахгүйтаад ингэ явжсэн юм шиг надад ажиглагдгийг. Тэгвэл бас энэс гарч чадхад бол бас жаахан зөвхөн өөдөө аав ээж охтууд өөрийгөө ялдгийм байна гэдэг бол тийм. Нон усгаанууд бол тэгэл эргээл нөгөө заваа амьдралаа давтаал явж идэх шүү. Залуучуудаа. Тийм болохоор та чадна. Баярлалаа. За тэгээд гижир багшийн маань хувьд одоо Сэмүүтэд одоо Монголын хамгийн том энэ одоо байгууллага шүү дээ. Тэ энэ байгууллагт хамгийн одоо сүүлийн 10 жил доктортой ажиллаж маш олон хүмүүсийг энэ арх согтууруулгундаа энэ тоглоомын донтол, тар тамхины донтолтоос гарахт нь тусалж одоо зөвлөгөө өгсөн юм ба. Тэгэхээр гижир багшийн Facebook-ийн линкэн дээр би тавьчих. Тэгээд та бүхэн ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө авч болно. Мөн одоо багшийн маань одоо явуулдаг тэр сургалтуудад сууж болно, лекцүүдэд сууж болно. Ийм байгаа шүү. Тэгээд өнөөдөр та бол одоо маш цаг завгүй хүн тэ төрийн байгууллагад ажилладаг. Дээрээс нь хуваарай сэтгэл зүйн зөвлөгөө өгөө явж байгаа. Тэгээд таны цаг бол алт шиг үнэтэй. Тэгээд өнөөдөр цаг заваа гаргацтаад ингээд зориулаад манай подкастын эхний дугааруудын зочид бол олдоход маш хэцүү байдаг. Ямар ч нэвтрүүлэг подкаст байсан. Ингээд тоогоод ирсэнд маш их баярлалаа. Таны ийм гоё буянтай ажил хийж олон хүний амьдралыг, гэр бүлүүдийн уур амьсгалыг өөрчилж байгаа танд баярлалаа гэж хэлье. Тэгээд амжилтсаа. За танаа подкаст ч бас би одоо энэ сайхан үйлсийг Монголынхаа залуучуудын төлөө, Монгол эх орныхоо төлөө
Тийм ээ. Энэ сайхан үйлсийг ингээд эхлүүлж байгаа танай студийн хамт олонд бас би баярлж байна. За ингээд дараагийнхаа подкастаар уулзцгаая. Амжилт хүсье.